Hi guys, хой болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ deep dive бичлэгээр уулзж гин хэдүүлээ бас deep dive хийлгөө бас жоохон удсан байна гэж бодож гин. За тэгэд өнөөдрийн дугаар дээр хиний тухай ярих гэж байгаа вэ гэхлээр Macaulay Culkin бидний хувьд болохоор хамгийн сайн мэддгээр нь болохоор Home Alone дээр гаргасан тоглосон дүр болох Kevin-ийн дүрээр нь сайн мэддэг байгаа. Тэгээд та нар маань санаж байгаа бол би яг шинэ жилийн үеэр бидний сэтгэлд хоногшиж үлдсэн гой шинэ жилийн кинонуудын ард юу болж исэн бэ, хэрхэн бүтсэн бэ гэдэгт тийм гоё сонирхолтой фактуудыг ярьсан, бичлэг хийжсэн. За тэгээд тэрэн дээр би яг Home Alone 1-2-ын тухай яриад, за тэгээд тэр бичлэгнэр хэлжсэн шүү дээ. Ингээд ер нь харсан чинь Macaulay Culkin гэдэг жүжигчин бол үнэхээр их сонирхолтой, бас амьдралтай, айгу бас харамсалтай амьдралтай тийм залуу жүжигчин юм байна. Тэгээд би тэр тухай deep dive бичлэг хийгээд ингээд амьдралынхаа тухай ярьж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд удахгүй оруулнаа. За бараг 7 хоногийн дараа оруулнаа гэж яваадсан. Тэгээд одоо бүр ингээд 2-3 сарын дараа оруулж ийн уучлаарай манайхаа. Тэгээд яг өөр бичлэгүүдтэй яг нөгөө Jeffrey-гийн хэрэг гарч ирээд тэрэгэл бас айгүйх хийх бичлэгүүдсэн болохоор энийг жоохон хойшлуулчихлаа. Түүнээс гадна манай үзэгчид маань бас жоохон анзаарсан байх. Өнгөрсөн 2-3-7 хоног бичлэг маань жоохон холдоод байгаа. Орох хугацаанууд нь яагаад тэгэхээр үнэхээр миний ажил дээр айгүй их ажилтай байгаа учраас, ажлын ачаалал ихтэй байгаа учраас тэгээд бичлэг маань холдоод байгаа шүү. Тэгээд ажлаа дуусгачаад ажлынхаа энэ ачааллыг ингээд гаргаж дуусгачаад тэгээд улам ингээд илүү их бичлэг хийж эхэлнэ гэдэг амлая. За манайхаа би та нартай бүр саяхан хэдхэн хоногийн өмнө аюу гой урамшууллын талаар мэдээ хүргэсэн байгаа штэ. Тэр нь болохоор номин сүлжээ эхтлэхүүрээс Мартин 8 болон Монгол цэргийн баярын өдрүүдэд зориулж гаргасан For You хэмээх урамшуул байгаа. За тэгээ энэ дугаараар би та бүхэндээ тэрхүү урамшуул маань одоо хүртэл үргэлжилж байгаа. Энэ 3 сарын 3-наас эхлүүлээд 3 сарын 20-21 дуустал үргэлжилж байгаа учраас ердөө хэдхэн хоног үлдчихсэн байна манайхаа. Тэгэхээр та бүхэн маань энэхүү урамшууллыг дуусгахаас өмнө урамшууллаа оролцоод ялагч болоод амжаарай. Хэрхэн яаж урамшууллад оролцох нь бол үнэхээр амархан. Номингийн бүх салбаруудаас 100,000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд таны талон дээр нэг урамшууллын эрх орох байгаа. Тэгээ ялагч нарыг маш олон төрлийн гайхалтай бэлгүүд хүлээж байгаа. Одоо жишээ нь гэх юм бол iPhone 17 гар удаас Apple Watch, AirPods Pro 3 чихвч, мөн Smeg брендийн багцууд, Stanley брендийн багцууд, Sony PlayStation 5, Philips брендийн багц гэдээ ер нь маш олон төрлийн гой бэлгүүд байгаа шүү. За тэгээ ялагчдыгаа тодруулах дараагийн тохирол нь болохоор 3 сарын 23-ны өдөр байгаа. 3 сарын 23-ны өдөр номин сүлжээ эхтлэхүүрийн аль бие усны Facebook хуудсан дээр тохирол нь явагдана шүү. За тэгээ манайхаа энэхүү гайхалтай For You хэмээх урамшуул маань дуусахад ердөө хитгэн өдөр нэг 5-6 хоног үлдчихсэн байна. Тэгэхээр та бүхэн маань боломжоо бүү алдаарай. Хайртай дотны бүхнээ баярлуулах For You өдрүүдээр номингийн бүх салбараас 100,000 төгрөгийн худалдан авалт тутамдаа урамшууллын нэг эрх авч 2 удаагийн тохирлоор iPhone 17, iWatch, Smeg, Philips, Stanley, Abu Garcia, Enjoy, Inkco брендийн багц гэр бүлээрээ нислэг төвөөр үйлчлүүлэх эрх зэрэг 30 онцгой бэлгийн эзэд болно. Үндэсний сүлжээ дэлгүүр номин. Энэ Macaulay Culkin гэдэг жүжигчнийг судалж үзлээ, deep dive хийж үзлээ. Тэгээд үнэхээр энэ хүний амьдрал надад хинтээ айгүй төстөө санагдаж байгаа вэ гэхлээр Michael Jackson, Pop-ийн хаан, гайхамшигтай musician тэ дуучин Michael Jackson-ы амьдралтай ер нь айгүй төстөө санагцсан. Тэгээд тийм ч учраас энэ хоёр маань Michael Jackson, Macaulay Culkin хоёр айгүй тийм ойр дотн найзууд болж чадсан байх гэж бодож байгаа. За тэгээд нэр Michael Jackson гэснээс манайхаа хэдүүлээ яг энэ Macaulay Culkin-ийн тухай ярьж байгаа үедээ өнөөдөр хальт Michael Jackson-ийн тухай ярина. Ягаад гэхээр энэ хоёрын friendship-ийг нь сонин friendship байсан. Яг л 30 эдэн настай Michael Jackson 10 эдэн настай юм жоохон хүүхэдтэй ингээд гэр мөртөө ураад sleep over хийгээд өөрийнхөө өрөөндөө өөрийнхөө орон борон дээр унтуулад байж ингээд нөгөө нэг Michael Jackson-ыг дагдаг байсан айгүй их speculation байж тэ ингээд pedophile байсан жоохон хүүхдүүдийг оролцдог байсан энэ тэрэгээд тэр талаар нь ингээд хальт mention хийгдэх болно. Гэхдээ манайхаа би яг энэ хүү бичлэгийг хийж байхдаа бодсон бэлтэж байхдаа
харахтай бодсон Michael Jackson-ы тухай deep dive хийх хэрэгтэй юм байна гэж бодсон байгаа. Тэгэхээр манайхаа удахгүй Michael Jackson-ы мань бичлэг орно. Үнэнгээсээ удахгүй зарим манайхаа окей. Би үнэхээр удахгүй яг хийгээд deep dive-а бэлдээд оруулах болно. Тэгэхээр хэдүүлээ яг тэр бичлэгэн дээр бүр дэлгэрэнгүй Michael Jackson-ы тэрхүү speculation энтрийн тухай ярилцах болно. За, Macaulay Culkin хэмээхийн жүжигчин маш амжилттайгаар гараагаа эхэлсэн бүр жоохон байхасаа ахуулаад 10хан настай байхасаа ингээд Home Alone гэдэг гайхалтай blockbuster movie-нд тоглоод маш их орлогыг олоод ингээд айгүй богино хугацаанд алдар нэртэй болж чадсан байгаа. За гэхдээ хамгийн харамсалтай нь гэх юм бол тэгэж их хурдан амжилтанд хүрснийхаа чадсуугаар бас айгүй хурдан нэр хүнд нь буурсан. За тэгээд энэ нь болохоор өөрийнх нь буруугаас болоод ч юм уу өөрөө муу жүжиглдэг болоод эхэлсэн ч юм уу өөрийнх нь зан авираас бол огтхонч болоогүй. Ягаад тэгэхээр тухайн үед угаасаа Macaulay Culkin чинь жоохон хүүхэд байсан. Macaulay Culkin-ы аав нь гихч айгу муухай хүн, abusive team эрэхтэй байсан юм лээ. Айгу team юм хүмийг контролдох дуртай, хүүхдүүдийнхээ амьдралыг за тэгэл Macaulay Culkin-ы карьер энэдрэг бүх юмыг контролдох дуртай, мөнгөнд нүдээс хохлуулсан ийм эрэхтэй байсан юм байна. За тэгэл энэ эрэхтэйгээс болоод ааваас нь болоод ингээд Macaulay Culkin-ы карьер нь айгүй гоёор өсгөж чадсантай амжилттай болгож чадсан энэ хүү карьер нь маш хурдан хугацаанд 2-3 жилийн хугацаанд ингээд бүр шалдаа буураад тэгээд үнэхээр хүмүүсийн доог тохиолоод за энэ зөв жүжиглж чаддгүй юм за энэ хөрхэн амт нэг хэсэг галс амжилтанд хүрчээл алга болчих штэ хөрхэд one hit wonder энэ гэж хүмүүс ярьдаг штэ нэг ганц уран бүтээл айгүй бүүн болоод тэнгууд тэрнийхээ цаашаа ингээд ерөөсөө амжилтанд хүрч чадхаар болчдаг гэх нэг тиймэрхүү жүжигчэн дээр гэл айгүй ингээд жоохон хүүхэд байсан ч гэлээдээ тухайн үед хүмүүс айгүй ингээд шүүмжилж, доошн хийж ярьдаг байсан маахгүй. За тэгээд тэрнээс нь шалтгаалаад амьдралд нь айгүй их хар бараан зүйлүүд тохиолдоод архинд ороод хар тамхи, мансууруулах байцсанд ороод үнэхээр амьдралаа алдаад тэгээд одоогоор яг одоогийн 2026 оны байдлаар болохоор өөрийнхөө амьдралыг буцаагаад сайхан сэргэж гисэн өөрийнхөө хайртай хамтрагчтай найз охиныхоо хүчээр чадлаар ингээд амьдралаа буцаагаад босгочихсон айгүй гоё замаар явж байгаа. Ийм жүжигчин тухай хэдүүлээ ярих гэж байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд яг энэ хүн нь Macaulay Culkin гэдэг жүжигчин хаана хизээ төрсөн. За тэгээд хэрхэн карьераа нь эхэлсэн бэ гэдэг тэр тухай хэдүүлээ ярьж эхэлцгээе. За Macaulay Culkin яг өөрийнх нь бүтэн нэр нь болохоор Macaulay Carson Culkin гэдэг юм байна. За тэгээд New York хотод 1980 оны 8 сарын 26-ны өдөр төрсэн байгаа. За тэгээд яагаад Macaulay гэж нэрийг аав ээж нь өгсөн бэ гэхлээр айгүй алдартай бичээж зохиолч байсан Thomas Macaulay-гийн нэрийг өвлүүлж өгсөн юм байна лээ. За тэгээд аав ээж хоёрын хувьд гэдэг юм бол за тэгээд аавынх нь нэрийг болохоор Kit Culkin гэдэг ийм эрэгтэй байсан юм байна лээ. За тэгээд энэ эрэгтэй болохоор өөрөө жүжигчин болохыг хүсдэг байсан. Ийм хүн байгаа хгүй. Тэгэд яг жүжигчнийхаа гарааг эхлүүлээ явж исэн юм байна. Гэтэ яг нөө дэлгэцийн уран бүтээл энэ төрт ажиллаагүй ч гэлээ нэг л кинон дээр ажилласан гэсэн тэр нь гэтээ бүр экстра дүр байсан гэд тэгжсэн. Яг өөрийнх нь жүжигчнийх нь карьер нь болохоор яг нөө тайзан дээр болдог байсан юм байна. Гэхдээ New York хотод чинь Broadway гэдэг шүү дээ. Broadway чинь болохоор үнэхээр чи яг тайзны уран бүтээлж байгаа хувьд you made it гэсэн үг. Үнэхээр том ингээд тайзууд байдаг учраас хамгийн том мундаг мюзиклууд хамгийн том мундаг жүжигүүд бол Broadway theater-нууд дээр болж байдаг. Та нар бол бас мэдж байгаа байх гэж бодож байна. Харин нэг off Broadway, эсвэл бүр off Broadway энэ төр гэж явдаг шүү дээ. За тэгээд тийм бүр off Broadway тиймэрхүү жүжигүүд дээр тоглодог байсан. Ийм жүжигчин байгаа хгүй юу. Гэхдээ бас ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд жүжиглээ явчихдаг байсан. Гэхдээ өөрийнх нь тэрхүү жүжигчнийхээ карьер нь айгүй хурдан дууссан юм байна лээ. Яагаад вэ гэхээр нөгөө King Lear гэд жүжиг өгдөг шүү дээ. Тэрхүү жүжигнэр ингээд тэр off Broadway тайзнаа тоглож исэн гинэ. Тэгсэн чинь л яг нэг хэсэг дээр өөрийнх нь дүр нь болохоор ингээд нэг хараагүй юм харахгүй байгаа. Тэгээ тийм хүний ингээд дүр тоглож агаад тэр дүрэндээ бүр амар ороод үнэнгээс нь нүдээ ингээд хаацсан байсан юм уу яасан тайзан дээр байж хата. Тэгээд ингээд алхаж байхдаа байх ёстой газараасаа илүү алхаад бүр ингээд тайзны ирмэг дээр ирээд тэгээд өөрөө гартаа барьж ирсэн нэг prop ус ч юм уу те нэг шингэн зүйлээ ингээд ихний игнэнд сууж исэн хүмүүс рүү бүр ингээд мэдгүй цацсан гэж байгаа цацаад тэрнээс гадна өөрөө тайзнаасаа бүр унаад ер нь ингээд шившиг болсон юм байна манайхаа. За тэгээд тэр
зүйл нь бол үнэхээр өөрт нь амар traumatic байсан. Зөвхөн traumatic гэхээс гадна зүгээр ингээ хүмүүс өөрийг бүр шоолоод oh my god тэр жүжигчин ингэсэн гинэ тэр жүжигэн дээр энэ төр гэж те. Тэгээ бүр хүний дог тахуу болчихсон учраас бүр үнэхээр одоо ичээд traumatized болоод тэгээд энэхүү индустригаа орхисон гэсэн бүр ингээд кино минод тэ одоо иймэрхүү тайзны жүжиг мүжигэнд ч орхоо байсан юм байна лээ. Тэгэхээр ер нь failed actor гэд хэлчихэд болно заяа. Ингээ бүтлгүүцсэн жүжигчин болохыг хүсдэг байсан боловч тэр нь бүтээгүй ийм эрэхтэй байсан юм байна. Ээжийнх нь хувьд гэх юм бол ээжийнх нь нэрийг Patricia гэдэг байсан. Ээж нь болохоор telephone operator одоо тэ уцаар ингэж мэдээлэл өгдөг хүмүүс гэдэг чинь оператор тийм ажил мэргэжилтэй эмэгтэй байсан юм байна. Энэ хоёр болохоор энэ Patricia Culkin хоёр болохоор бүр ингээд хэдийгээр маш боломжгүй амьдралтай айл байсан гэж байгаа байхгүй. Бүр үнэхээр ингээд financial ингээд hardshipтэй бүр ингээд эдийн засгийн хувьд аюу муу аюу ойлгохтой ажил төрөл хийдэггүй. Тэгээд Нью-Йоркд амьдарч байгаа. Тэгэл аюу хэцүү байсан. Тэгээд Нью-Йоркийн Upper East Side юм шиг байлаа. Гэтэ тухайн үед болохоор ингээд Upper East Side гэх тэнгууд одоо миний үзэгчд бол мэдж байгаа ингээд амар мундаг ингээд хамгийн баян хүмүүс амьдардаг гэж байгаа шүү дээ. Гэхдээ тухайн үед те бүр ингээд яг тийм бол арай байгаагүй муу хайшин мэдгүй эсвэл стил байсан ч магадгүй л дээ ингээд стил айгүйх баян хүмүүс амьдардаг байсан байж магадгүй. Гэхдээ тэнд байдаг нэгэн жижигхэн нэг тийм railroad apartment гэж байгаа байхгүй. Нэг тийм railroad apartment гэдэг чинь яг оронгууд л нэг өрөө байгаад л те. Тэгэл цаашаа явангууд дахиад нэг өрөө нь гарч ирээд гэх юм уу. Тийм одоо өрөөтэй тусдаа өрөөтэй апартмент биш нэг railroad гэнүүд айгуу тийм сонио коридор шиг хэлбэртэй апартментууд байдаг штэ те. Тэгэд бүр ингээд оронгууд л зүгээр яг коридор шиг юм хэлбэртэй. Тэгэл нэг өөрөө энэ төр гэж аахгүй зүгээр коридорууд л яваад аим шиг тийм хэлбэртэй railroad apartment ганцхан өрөө нэг тийм апартментэд амьдардаг байсан гэж байгаа аахгүй хоёулаач биш манайхаа зүгээр just wait. Энэ хоёр ч маш олон хүүхдүүдтэй заяа. Тэгээ яг анхандаа бол хоёулаа байжгаад тэгээд хүүхдтэй болоод л байсан юм байна заяа. Бүр ингээд нийтдээ 7 хүүхдтэй. Тэгсэн мөртлөө тэрхүү одоо апартментаасаа нүүж гараад том апартментын дээр одоо орон сууцанд ороогүй тэрхүү жижигхэн railroad апартменттэй байсаар л байсан 7 хүүхдтэйг нийтдээ ам бүл 9-үлээ ингээд амьдарч байсан. Тэгэд хүүхдүүд нь ярьдгийн байна лээ. Macaulay Culkin-ы дүү Kieran Culkin гэдэг ааштай тэр чинь болохоор нөгөө нэг юун дээр тоглож байсан. Бас л Homeland-аар тоглож байсан нөгөө нэг Cousin Fuller гэд тэр дүрд тоглодог тийм. Тэгээд тэр жүжигчин бол хэлжсэн байлээ манай ингээд гэр бол үнэхээр жижигхэн байсан. Тэгээд бүр ингээд зүгээр юм коридор шиг хэлбэртэй учраас тийм тусдаа болгосон юм хаан зан ч юм уу эсвэл хаалга нэтэрэг гэж байдаггүй. Зөвхөн бааных нь өөрөө л хаалгатай. Бус нь бол ингээ хаалга маалган тэр байхгүй. Ингээл зүгээр open ийм концепттэй ийм апартмент байсан гэж хэлээ. Тэгээ ер нь бол айгүй хэцүү амьдралтай байсан гэдгийг бол ингээд хүүхдүүд нь ярьдгийм байх лээ. Тэгээд одоо хүмүүс ингээ бас яриад байдгийн мэлэг комментэн дээр ингээд бичээд би энэ одоо судалгаагаа хийж аваад харсан хүмүүс яахлаараа одоо ингээд те ийм боломжгүй амьдралтай байж ингээд хүмүүсийг хүүхдүүдэд заваагаад 7 хүүхдтэй болоод идэгюм бэ ямар сонирхолтой юм бэ гэдэг айгүй хүмүүс ярьжсэн. Тэрнтэй бол би бас жоохон санал нийлнэ. За тэгээ Macaulay Culkin болохоор энэхүү 7 хүүхдийнх нь 3 дахь хүүхэд нь болж төрсөн юм байна лээ. Яг энэ үеэр болохоор нөгөө аав нь нөгөө ажлаа хийхийг болчихсон байгаа шүү дээ. Тэ нөгөө нэг жүжигчнийхээ ажлыг хийхийг болчихсон failed болчихсон байгаа. Ямар ажил хийжсэн бэ гэхээр church caretaker хийжсэн байна лээ. Ер нь сүмд ажилдаг тийм ажилтай байсан юм байна лээ. За тэгээд Macaulay Culkin бас энэ тухай ярилцлаганд ярьжсэн байлээ. Манай гэр бол үнэхээр ядуу байсан учраас бүр аав ээж хоёр нь хүүхдүүдээ кино театр руу явуулдаг гэсэн гинэ. Яах гэж вэ гэхээр кино үзэх гэж биш ээ. Кино театр дээр унсан байгаа хүмүүсийн санамсгүйгээр унгаачихсан байгаа зооснуудыг түүж авчираа гэж те ингэж бүр зааж одоо сургадаг байсан юм. Зааж сурах нь ч үедээ одоо ингэж дарамтлжтай тэгэж ирмэр гэдэг байсан юм байна лээ. Яг ээжийнх нь хувьд болохоор тийм хүүхдүүдэд дарамтлагдаг хүн байгаагүй юм байна лээ. Аав нь бол үнэхээр abusive зөвхөн одоо emotionally verbally abusive байхаас гадна те ингээл хүүхдүүдэд янз бүрээр муухагаар хэлдэг энэ тэрэтэ ингээл emotional одоо сэтгэл санааны дарамт өгдөг байхаас гадна physically abusive байдаг гэсэн хүүхдүүдтэй гар хүрдэг байсан ийм эцэг байсан юм байна лээ. За Macaulay Culkin бол багасаа маш ийм хөрхөн сэргэлэн цаваа энергтэй тэ ингээл хүмүүсийн ингээл бараг л хайр хүндэтгэлийг хүлээсэн л хүүхдээсэн юм байна лээ. Таньдаг хүмүүсийнхаа одоо нөгөө нэг documentary болгон дээр л гараад идэг штэ. Та нар нэрээ тэрийг сонсч байсан уу? Би жоохон хайлттай лигаа явчихад ингээл янз бүрийн нөгөө нэг ялангуяа нөгөө нэг хүн амны аллагын тухай нэг тийм баримтат кино минь янгуут л
Тэр маань бүрэн үнэхээр те өрөөнд орж ирэнгүүт л ингээ биенээс нь гэрэл цацардаг байсан те. Хүмүүсийн нүрэн дээр шууд ингээл баг нэмсэл тадардаг байсан хүн байсан ингээл ярьдаг ч хүн болгоныг те хохирогч одоо нас орсон хүн болгоныг тэгж найз нөхд гэр бүлийнхэн тэгж тодорхойлдог ч те яг тэрнтэй адилхан Macaulay Culkin жоохон бахта айгүй тийм тэг хүмүүсийн хайр хүндрэлээ хүлээсэн айгүй тийм сэргэлэн цаваа гоё нэрхтэй хүүхэд байсан гинэ. За тэгээд Macaulay болохоор эхнийхээ 5 ангида 1-5 дугаар анги хүртлээ болохоор яг St. Joseph's гээд ийм Catholic schoolд явж исэн байх юм сургуульд сурж исэн. Гэхдээ 5 дугаар ангиасаа шилжээд өөр тийм тусгай specialized сургуульд явж эхэлсэн гэсэн. Тэр нь юу вэ гэхээр зөвхөн ийм жүжигчин болон одоо хөгжимчин дуучин хүүхдүүдэд зориулсан. Одоо яг ийм entertainment industry-нд яг ажиллаж байгаа хүүхдүүдэд зориулсан ийм тусгай сургууль байдаг байсан гинэ. Тэрэнд ингэж явж эхэлсэн байна лээ. Яагаад вэ гэхээр угаасаа ойлгомжтой шүү дээ. Ингээд child actors энэ гэдэг чинь зүгээр жирийн хүүхдүүдтэй адилхан ингэ сургууль яваад яж болохгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг өдрийн цагаар ажил хийж байгаа гэсэн үг шүү дээ. Яг ингээд зураг авалтанд орно морон энэ гэдэг чинь ингээд одоо ажил хийж байгаа учраас яг сургуулийн үеэр нөгөө нэг ажиллаа хийгээд байгаа учраас тийм зүгээр нормал сургуульд явж болохоо болчихж байгаа юм байна лээ. Тийм учраас яг ийм яг жүжигчин хүүхдүүдэд, дуучин хүүхдүүдэд, тэ entertainment industry-нд байгаа хүүхдүүдэд зориулсан ийм тусгай сургууль байдаг байсан гинэ. Тэр сургуульд ингээд 6 дугаар ангиасаа Macaulay Culkin явж эхэлсэн байна. Одоо тэгээ хэдүүлээ хэрхэн карьераа эхэлсэн тухайн ярих гэж байна заяа. Энэ болохоор тэгэл өөрийнх нь сонголт байгаагүй манайхан аавынхан сонголт окей. Одоо ер нь эцэг эхчүүд чинь өөрийнхөө хийж чадаагүй, одоо бүтээж чадаагүй юм а хүүхдүүдээрээ ингээд хийлгэх гээд ингээд шаардаад байдаг штэ тэ. Яг нэг тийм л аав байсан юм шиг үлээ. Тэгэл аав нь болохоор 7 хүүхэдтэй. Тэ тийм болохоор 7 хүүхдэд долуулангийн ингээд жүжигчин болох гээд юм жүжигийн индастринд оруулах гээд айгүй хичээжсэн байгаа байхгүй. Тэгэл энэ тэнд янз бүрийн тийм audition, probe энэ төр гараад л ярина штэ тэ. Өө нэг ийм кино гарах гэж байгаа, ийм цуврал гарах гэж байгаа. Тэрэнд ийм хүүхд хэрэгтэй одоо хүүхдийн дүр байна гэдэл тэгэнгүүт тэ Macaulay Culkin аав нь болохоор хэдэн настай хүүхдээ? Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? Яг хэдэн настай хүүхд хэрэгтэй? Тэ надад 7 байна. Эмэгтэй ч хүүхдээ, эрэгтэй ч хүүхдээ аль нь чамаагүй ингээд аваад очие гэх маягтай одоо бараг л нэг хүнсэн дэлгүүрээс би нэг юм аваад очие гэж байгаа юм шиг л хүүхдүүдтэйгээ тэгж харьцдаг байсан гэж аахгүй юу. За тэгэл хамаагүй ямар нэг audition probe болонгууд л ингээд хүүхдүүдээ аваад очдаг байсан юм байна лээ. Эхлээд болохоор Macaulay Culkin-ыг айгүйх тэгж юу яаж байгаагүй. Одоо би энэ Macaulay-тай яг жүжигчин болоход алтартай болгон гэсэн нэг тийм одоо байгаагүй мэн лээ. Macaulay Culkin-ы ахыг нь айгүйх ингэж тэ ах дээр нь айгүйх фокуслаад тэ тэр ахыг нь айгүйх тиймэрхүү жүжиг пробинтер авч очдог байсан юм бэ лээ. Гэхдээ ах нь бол арайч нэг тийм аюустай байгаагүй. Тэгээд хүмүүсийн найруулагчдын продюсер хүмүүсийн нүдэнд их өртөөд байдаг байсан. Харин хаяа ингээд Macaulay Culkin-ыг аваад очингууд яг Macaulay Culkin-ний тэр байгаа энерги тэ energy тэр одоо vibe айгуу тийм сэргэлэн цаваа байгаа байдал нь одоо найруулагчдын нүдэнд айгуу тусдаг байсан байхгүй. Тэгээд ингээд Macaulay Culkin-ыг илүү сонирхоод ононгууд тэрийг нь одоо аав нь ажиглчихсан байгаа байхгүй. Тэгээд Macaulay Culkin дээр илүү фокуслаж эхэлсэн гэсэн үг. За тэгээд 4 настай байхаас нь эхлүүлээд Macaulay Culkin ахтайгаа ийм юунд acting studio-нд явж эхэлсэн байлээ. Жүжиглэхтэй тийм театрын сургалтанд явж эхэлсэн. Түүнээс гадна ийм choreography буюу одоо ингээл те бүжиг мүжгийн балетанд явж исэн гэснээрээ балетын ийм сургалтанд явж исэн байна лээ. За тэгээд энэхүү театрынхаа сургалтанд ингээд 4 настайгаас явж эхлээд ганцхан жилийн дараа гэхэд л 5 настай байхдаа өөрийнхөө эхнийхээ жүжигт тоглосон байгаа хгүй. Тэрхүү жүжиг нь болохоор The Big Squirrel гэдэг нэртэй ийм жүжиг байсан юм байна. За түүнээс гадна Bach Babies гэдэг те ийм бас нэгэн жүжигэнд орж исэн юм байна. За тэгээд тэр үеүдээр хидээгээр ингээд Macaulay Culkin яг гол дүрийг аваагүй те байгаач гэлээдээ яг тайзан дээр үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байхгүй, үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм байна лээ. Тэгээд Macaulay Culkin өөрөө том болчоод ингээд ярилцлаганд одоо өгж явахдаа яг тухайн үедээ яг эхнийхээ жүжигүүд дээр болохоор ингээд өөр аягүй жижигхэн байсан та нар бодол 5 настай те. Тийм болохоор аягүй санаа зовдөг гэсэн нэг жоохон бахта. Би ингээд ийм жижигхэн юм чинь бусад нөгөө жүжигчин хүүхдүүдтэйгээ харьцуулахад жижигхэн болохоор намайг хүмүүс олж харж чадахгүй байх үедээ те нөгөө үзэгчд олж харж чадахгүй байх үедээ гэж аягүй санаа зовдөг гэсэн. Тийм учраас трийгээ нөхөхгээд хүмүүс би жижиг юм чи харж чадахгүй байх гээд ингээд айгу чангаар ингээд орилж бараг тэ тоглолдог байсан гинэ. Айгу тийм energetic тэгэл ингээд өмөр зөрөө хэлэхдээ айгу ингээд амар чанга мангаар ингээд хэлдэг байсан. Хүмүүсийн анхааралд өртөхгөөд тэр нь ингээд хүмүүсийн яг хүмүүсийг үзэгчлэг татаж чадсан юм шиг байгаа юм.
За тэгээд ийм жүжигүүдэд оролцоод хүмүүсийн үзэгчдийн анхаарлыг аюух татаж чадсан учраас за цаашлаад ингээд рекламд тоглодог болсон юм байна манайхан. Аюух рекламуудад тоглосон юм байна лээ. За тэгээд тун удалгүй 1985 онд манайхан өөрийнхөө хамгийн анхныхаа film debut хийсэн заяа. Анхныхаа кинонд тоглосон гэсэн үг. За тэр нь болохоор Midnight Hour гэдэг ийм кино байсан юм байна. Гэхдээ энэ нь болохоор бүр үнэхээр жижигхэн mini tiny role байсан гэж аахгүй. Айгуу жижигхэн дүр байсан учраас Macaulay Culkin-ий нэр нь одоо credits дээр нь хүртэл ороогүй юм байна лээ. Одоо team хүмүүс ингэж жүжигт оролцсон энэ төр гээл кино тоглосон хүмүүсийн нэр мэр хэдийгээр туслах байсан ч хамаагүй, extra байсан ч хамаагүй ингээл уул нь бол яг хүмүүсийн нэр явахад киноны төгсөлд гардаг шүү дээ. Тэгэхэд Macaulay Culkin-ий нэр бүр ингээд дүрлэгдаачгүй гэсэн. Ягаад вэ гэхээр бүр тийм жижигхэн дүр байсан юм байна лээ. За тэгээд бас 1985 онд The Equalizer гэдэг нэг цуврал байдаг шүү дээ. Бас маш алдартай цуврал. Тэрхүү цувралын нэг ангид нь тоглосон юм байна лээ. За түүнээс гадна Rocket Gibraltar гэдэг ийм кинонд бас тоглосон юм байна. За түүнээс гадна See You in the Morning гэдэг бас нэгэн ийм кинонд тоглосон юм байна. Та нар бодоод үзлээ 1985 онд хэр стил 5 настай байгаа те дөнгөж ингээд тайзныхаа дебют хийчгээд түүнээс гадна ингээд ийм олон кинонууд хэдийгээр тийм амар сүртэй мундаг те гол дүр мөр тоглоагүй байгаа ч гэсэндээ те иймэрхүү дөрүүд аваад явж байна гэдэг чинь бас л айгу тийм мундаг байгаа юм. За түүнээс гадна манайхаа бүр Tom Cruise-тэй хамтарч ажиллаж исэн гинэ. Tom Cruise-тэй яг энэхүү үеэрээ Tom Cruise-ийн тоглосон Born on the 4th of July гэд тэрхүү кинонд нь Macaulay Culkin хамтарч одоо тоглоод хамт син дээр орсон боловч яг монтаж хийгдэж байх үед тэр хэсэг нь хасагдчихсан юм гинэ. Кат хийгдчихсэн кинонд нь ороогүй. Тэгэхээр хамт одоо яг тоглож чадаагүй гэсэн үг юм байна. Тоглож чадаагүй биш манайха хамт кино тоглосон шүү дээ. Гэтэ яг тэр гоё Tom Cruise-тэй хамт кино тоглосон гэдэг яг тэрхүү одоо сцен нь дэлгэцэнд түүхэнд үлдэж чадаагүй л гэсэн үг юм байна. Одоо тэгээ хэдүүлээ яг үнэхээр Macaulay Culkin-ийг одоо яг breakthrough хийгээд тэгээ яг амжилтанд хүрээд нэг Home Alone-д ороход нь хүргэсэн нэгэн киног ярих гэж байна. Тэр нь болохоор 1989 онд гарсан Uncle Buck гэдэг ийм кино байсан юм байна. За тэгээд энэхүү кинонд нь болохоор манайхаа Macaulay Culkin-ий дүр нь болохоор бусад киноныхаа дүрүүдтэй харьцуулахад бол хамаагүй илүү том дүр байсан. Айгу тийм key role-нуудын нэг байсан юм байна лээ. Тэгээд энэ үед нь яг нөгөө нэг interrogation scene гэж байгаа аахгүй юу? Энэхүү interrogation scene нь болохоор нөгөө нэг бас Home Alone дээр тоглодог John Candy гэд энэхүү эрэгтэй жүжигчтэй хамт хийсэн сцен байгаа. За тэгээд яг Uncle Buck одоо энэ John Candy-гээс ингээл хин асуулт суугаад байгаа байхгүй юу? Macaulay Culkin ингээл асуулт суугаад байгаа. Тэгээд ингээд асуулт хариулт болохоор тий одоо байцаалт гэсэн үг шүү дээ. Interrogation учраас айгуу тийм хурдан pace-тэй байх хэрэгтэй байсан юм лээ. Ингээл чи тэгээ хаана байсан? Тэнд байсан. Хин тэнд байсан. Тэнд байсан. Энтэр гэл тий айгуу тийм хурдан ийм pace-тэй явах одоо тийм сцен байсан юм байна. Тийм болохоор ингээд айгуу сонирхолтой зүйл ингээд гэх юм бол яг тэрхүү сценийг авахдаа хэнийг Kevin-ийг гэжтэй Macaulay Culkin-ийг яг тэрхүү мөрнүүдийг цээжлүүлэхийн оронд яг өөрийнх нь хэлэх ёстой байсан мөрнүүдийг тэр нөгөө нэг жүжигчнийхаа John Candy-гийн толгоон дээр ингээд наачсан байсан гэсэн. Тийм болохоор зүгээр уншаад явах гэх юм уу. Тэгэл одоо тэг хурдан пэйстэй байхын тулд тийм нэг сонирхолтой факт байна. За ямар ч сан тэрхүү interrogation scene нь бол үнэхээр ингээ хүмүүсийн анхаарлыг татсан. Яг тэр Kevin-ийг хэрхэн амар тийм naturally жүжиглж байгаа. Тэгээ тэр байгаа байдал нь яг найруулагчийн нь яг анхаарлыг татаж чадсан юм байна лээ. Тэгээд энэхүү кинонд нь яг нэг тийм хэсэг байдгийн гинэ. Macaulay Culkin-ий дүр нь яг бүр газар ингээ хөвтөж жагаад одоо гадны үүднийхээ хаалга, байшингийнхаа хаалганы цаанаас нэг одоо найнитайгаа тэгээ хүүхд тасрагчтайгаа эмэгтэйтэй ингээл хаалганы цаанаас ингээл нэг жижигхэн mail box-ны нөхөдөг штэ тэ ингээд одоо шуудангийн хүмүүс хурж ирээд юу тэр жижигхэн нөхрөө нь шуудангаа захиагаа хийдэг. Тэр нөхөр ингээ харилцдаг тийм сценэд гинэ. Тэр сценээс болоод John Hughes гэдэг одоо энэ хүү Home Alone-ыг бичсэн зохиолч нь яг нөгөө нэг хэсэг өдөө штэ гэрте ганцаар дээр байдаг. Kevin нөгөө нэг Marv гэд нөгөө хулгайчийг юу яадаг штэ бууны нүхээр биш юу лээ нохооны
ордог нэг жижигхэн хаалга байдаг шүү дээ. Тэгээ хаалган дээр байдаг нохооны ордог нэг жижигхэн хаалга. Тэрэн лөө яг нөө толгоогоо хийгээл нөө morph ороод ирсэн чинь hello гингүүтээ ингээ будчихдаг шүү дээ. Ингээл юулын тухрын тэр хэсэг яг энэхүү Uncle Buck дээр гардаг Macaulay Culkin-ы дүрийнх нь хийсэн яг тэр найнитайгаа яг тэр mailbox-ны нөхөр ингэж хаалганы наан цаанаас ярьдгаас сэтвэлэгдсэн юм байна. Тэгээд энэхүү киноноос Macaulay Culkin $40,000 цалин болгож авсан юм байна лээ. Тэгээд яг одоогийн байдлаар болохоор яг хамгийн их авсан цалин байгаа хгүй $40,000 гэдэг чинь тэгээ өмнөх кинод нарай жоохон жижигэн дөрүүд байсан болохоор ийм хүмүүнгийг авч байгаагүй мэн лээ. За тэгэл энэ минээс нь шалтгаалал тэ oh my god би одоо тэ үнэхээр Kevin-ээр хэлгээд ах юм аяа Macaulay Culkin-аар ингээ Macaulay-гоор мөнгө хийж болох юм байна гэдэг одоо тэр зүйл нь аавд нь толгоонд нь орж ирсэн байгаа хгүй. Тэгэл бүр ингээл Macaulay-г ажилуулах гадалтай яста янз бүрийн дүрийг хайгаад л хэвээр хаана ямар дүр яах вэ яавал илүү их мөнгө олох уу гэж хэвээр бүр ингээл амар ингэж ирэл хайгуулт болдог байсан юм байна лээ. За тэгсэн чи одоо аавынх нь хүслээр болоод ч гэх юм уу те би түрүүн хэлсэнчлэн Uncle Buck гэдэг энэхүү киноор тоглож байхад нь яг John Hughes гэх тэрхүү Home Alone-ыг бичсэн найруулагч одоо зохиолчийн нүдэнд нь Macaulay өртөж чадсан. Тэгээд тийм учраас яг энэхүү John Hughes гэдэг энэхүү зохиолч нь нөгөө нэг Home Alone гэдэг гэртээ ганцаараа гэдэг киногоо бичихтэй аль үшэнэ Macaulay Culkin-ыг тоглуулнаа гэд бүр ингээд толгоондоо хийчихсэн тэгж битсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ яах вэ? Жохон юу яах гад те fair байх гад шудраг байх гад за бас өөр сайн хүүхдүүд байж магадгүй гэж бодоод хэдийгээр аль үшэнэ Macaulay бодчихсан байсан ч гэлээдээ prop зарласан юм байна лээ. Audition зарлаад тэгээд баг 100 хэдэн хүүхдүүдийг ингээд шалгаруултанд оруулаад шалгаж үзсэн. Гэхдээ л бүр тэр 100 хэдэн хүүхдүүдийг үзсний дараагаар Macaulay шиг тоглож чадах хүн байхгүй юм байна гэдгийг ингээд шийдвэр гаргаад тэгээд Macaulay цаанал тавиад тоглосон юм байна лээ. За тэгээд аав нь гэж нөгөө нэг ядаргатай залууч нэрчтэй бас ингээд одоо тийм юу тавьсан байгаа юм шаардлага тавьсан байгаа юм байна лээ. Одоо энэ хүү киноны найруулагч зохиолч нарт нь за яг вэ Macaulay тоглуулъя. Тэгээ бид нэг ингэж хүлэн зөвшөөрөё. Гэхдээ манай жоохон хүүхдийг тэгээ одоо Macaulay-гийн дүү эрэгтэй дүүг нь бас ингэ тоглуулах хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр энэ хоёр бүр амар inseparable тэ бүр ингээл энэ ах トゥ хоёр бүр үнэхээр ингээ бие биенээсээ холдож салж чаддаггүй маа тэ тийм болохоор ингээд зураг авалтын үеэр манай хүү жоохон хүү тэ ингээд Kieran авахгүйгээр байж чадахгүй тэгэхээр заавал тоглоул гэж бүр ингээд шаардсан байхгүй. Тэгэд энэ шаардлага дээд угаасаа айл үшэнэ ингээд Macaulay тоглуулнаа гэж толгоонд бодчихсон байгаа учраас тэр одоо шаардлагыг биелүүлж ийж одоо ингээд Macaulay тоглуулах гад хөлөөмшөрсөн юм байна лээ. Тэгээд тэрхүү нөгөө нэг Macaulay-гийн дүүн Kieran Culkin Fuller гэдэг дүрийг олж авч чадсан юм байна лээ. За тэгээд энэ хүү кинон бол үнэхээр гайхалтай амжилтанд хүрсэн гэдгийг бол та нар надад хэлүүлдэггүй мэдж байгаа байх. 2026 онд болсон ч гэсэндээ бид одоо дэлхийд даяар үздэг. За тэгээд энэ киноны гайхалтай зүйлүүдийн тухай сонсомоор байгаа бол би 12 сард хийсэн тэрхүү бичлэгийг та бүхэн мань очиж үзээрэй. За тэгээд энэ кинонд тоглосон. Тэгээд энэ хүү Kevin гэдэг дүрээрээ хин Macaulay Culkin Young Actors Award-ыг авч ирсэн юм байна лээ. Шилдэг залуу жүжигчин гэдэг энэхүү шагналыг хүртэж авч ирсэн. За түүнээс гадна Golden Globe-ийн шилдэг жүжигчинтэй Best Actor гэдэг nomination-ыг хүртэл авч ирсэн байлээ. Нэр дэвшиж чадсан юм байна лээ. Тэ ялахгүй ч гэсэндээ нэр дэвшнэ гэдэг чинь бол үнэнхээр нэр төрийн хэрэг байгаа. Тэгээд одоо ингээд тэ 10 наснда ийм nomination-ыг авна гэдэг нь бол үнэнхээр нэр төрийн хэрэг байгаа юм аа. За тэгээд энэхүү эхний Home Alone-д тоглолоо гэд Kevin Macaulay Culkin ямар хэцүү юм бэ те Kevin гэдэг хаа. Яг л үнэхээр Kevin-ний л дүрээр хоногсон болохоор тэгээд байгаа юм байна л да. Macaulay гэхээр айгүй хэцүү сонсогдоод байна. За Macaulay $100,000 авсан юм байна лээ. Тэгээд та нар бодоод үзтээ ер нь бол айгүй not fair байгаахгүй те аюу тийм шудраг бус цалин өгсөн байгаа юм. Яг гол дүрэнтэй хамаг сцен дээр ордог. Яг гол хүн мөртлөө $100,000 өгсөн юм байна лээ. За тэгээ тэр нь аавд нь ч гэсэндээ таалагдаагүй. Тэ яаж чадчихна л гэл те энийг яаж илүү их мөнгө олгох вэ те илүү их ингээд яаж өсгөх вэ гэд бүр ингээд амар бодож исэн байгаа байхгүй. За тэгээд Macaulay яг энэхүү кинон лонч хийгдээд л кино театруудад гараад маргааш өглөө шууд алдартай болчихсон гэсэн үг манайха. Нэрэ тоглоомчгүй яг тэгж ярьдаг юм байна лээ хүмүүс. Шууд маргааш өглөө босонгууд хүм дэлхийд арай баг ингэ мэддэг болчихсон.
Macaulay Culkin-ыг. Тэгэл Macaulay Culkin-ыг хүмүүс айгүй ихтэй ярьслаханд ураад л энэ тэнд телевиз мэдээ сонин сэтгүүл гээл тэ Macaulay Culkin-ыг өстой ингээл ярьслаханд ураад ТV шоунуудад ток шоунуудад оруулаад тэгэл 10 настай хүүхэдтэй гиг үндгийн тим ийм алтар нэрт очиж ингээд та нар зүгээр бодоод үзтээ. За тэгээд хин Macaulay Culkin яг нас бүрийн төрснийхаа дараагаар ингээд ярьслаханд хэлжсэн юм байна лээ. Хэдийгээр тухайн үедээ би ингээд яг өөрийгөө алдартай болчлоо энэ гэдэг дээр нэг тоохгүй байгаа юм шиг ингээд царайлахыг хүсэжсэн ч гэлээдээ яг үндэ бол I was an attention whore. Тэ би бол ингээд тийм хүмүүсийн анхаарал байх бол дуртай байсан яг тэр ихэнх үедээ гэд хэлжсэн. За энэ кино нь 1990 онд гараад тэгээд маш богино хугацаанд Macaulay дэлхийд даяар алдартай болоод за тэгэл үнэхээр яг тэр нэг stardom гэдэг имийг ингээд те мэдрээд явж байгаа байхгүй од байх ямар вэ гэдэг ингээд мэдрээд явж байгаа. За тэгээд гэтээ тэр нь бол ингээд өөрт нь айгу тийм сайнаар нөлөөлөг юм лээ. Ихэнх үедээ бол түрүүн хэлсэнчлээ. Ихэнх үедээ болохоор айгу гоё байсан. Тэгээ анхаарал хүмүүсийн анхаарал хад гоё байсан гэж бодож байсан ч гэлээ те. Яг жоохон хөвгчтэй те. Тэгээ ингээд яг цаг хугацаа явах тусам тэ өөрт нь тэр нь айгу хэцүү болж гисэн мэн лээ гадуурч ингээд зүгээр явж чаддаггүй байсан гэж аахгүй. Тэгээд заавал ингээд нүүр мүрээ нууж явдаг. Тэгээд бүр ингээд хэдийгээр нүрээ нуугаад бүр ингээд ski mask энэ төр өмсчихсэн явж хахад хүртэл ингээд хүмүүс таньчихтай байсан гинэ танингуудаа хүү чи хомлооны хүү мөн үгүй төө мөн биш тэнгүүтээ очиод хамаагүй би минь хүрээлтэй тэр маск засаг нь авч тайлж майлал тэгдэг байсан гинэ. Тэгээд нэг удаа бүр ингээд яг тэр жоохон байх үедээ 10 11 настай байх үедээ ингээд алхаад ингээд өөрөөхөө нүрийг амир нуугаад талтай ингээд малгай залгаа өмссөн ингээд явж исэн чинь нэг эмхтэй хурж ирэнгүүтээ гяс малгайг нэг шууд сөхөд авсан гэнэ. Тэнгүүтээ өө тийм мөн биш дээ чи биш дээ. Нөгөө нэг yeah it's him гэсэн гэнэ. Тэнгүүтээ yeah you're not that cute гэд яадгсан гэж аахгүй юу. Жоохон хүүхдэд тэгж хэлж ингээд та нар бодоод үзтээ. Өөрөө албатай юм шиг хурж ирж хүний малгай залгааг сөхчөнгүүтээ yeah чи нэг тийм хөөрхөн биш юм биш дээ амьдрал дээр гэсэн маягтай те тийм юм хэлээд яваад гисэн. Тэгээд тэр жоохон хүүхдүүд яаж нөлөөлөх вэ сэтгх үйдэн те бодоод үзэх хэрэгтэй. Тэгээд үнэхээр яг тэр нь бол өөрт нь те алдартай байх гэдэг нь бол үнэхээр ингээ өөрт нь хэцүү болж эхэлсэн гэсэн. За тэгээд аав нь болохоор нэг мөнгөнд шунчсан те за $100,000. За энийг дараагийн кино тоглоход улам их мөнгө одоо те шаардах хэрэгтэй. Ягаад гэх юм бол аль алдартай болсон юм чинь ингээл бүр мөнгө нь улаасчихсан юм байсан уу юм бэ лээ. Тийм учраас ингээд айгуу хинд Macaulay Culkin яг энэ Home Alone-ы дараагаас амар их юу орж ирсэн киноны саналууд бүр ингээл те бүхэл найруулагчид бүхэл зохиолч нар өөрсдөө кинонд тоглох хүсэж байгаа. Тэр болгонд нь хин Macaulay Culkin-ы аав тэгээ гэдэг үсэн гэж аахгүй. Сонгон те ямар кинонд тоглох уу, арай жоохон чанартай бүтээл тоглох уу, яах уу, ийх үү те Macaulay-гаас өөрөөс нь асууж энэ дүр тогломоор байна уу, яамаар ийм no. Ямар ч тийм байхгүй зүгээр л ингээл бүгдэн дээр нь yes яагаад гэвэл мөнгө л авах гэдэг аахгүй. За тэгээд энэ цаг мөчөөс эхлүүлээд Macaulay Culkin-ы аав нь Macaulay-гийн менежер нь болж гисэн маа. Тэгээд айгүй кинонд тоглоод эхэлж байгаа болохоор угаасаа нөгөө нэг тухайн үеийнх нь хүүхдийн одоо хөдөлмөрийн хуулийн дээр нь болохоор 10 цаг ажиллаж болох байсан юм байна лээ. Яг иймэрхүү entertainment industry-нд жоохон хүүхэд өдөрт 10 цаг ажиллаж болно. Гэхдээ 10 цаг ажиллах юм бол яг тухайн үед нь ажиллаж байгаа үед нь ээж аав нь тэ яг guardian хүн заавал хамтдаа байж ах ёстой гэсэн ийм хуулийн заалттай байсан юм байна лээ. За тэгэнгүүт хин одоо Macaulay Culkin-ы аав нь өөрөөхөө тэр нөгөө нэг сүмийнхаа ажлыг болоод яг ингээд менежер нь болж эхэлсэн байхгүй болоод яг хажууд ингээд сууж идэг болсон яг нөгөө зураг авалтын үеэр тийм болохоор тэ би чиний одоо менежерийн ажиллаж байгаа юм чи би чамд зориулаад ингээд өдөржингөө тэ чиний хажууд ингээд зураг авалт чи үеэр байж байгаа юм чи би ингээд кат авах хэрэгтэй гэж айгүйхэн өөрийнх нь мөнгийг баг өөрт нь өгдөгчгүй тэ ингээд өөрийнх нь мөнгийг л тэр авсан зөндөө олон тэ $100,000 тэгэл одоо цаашаа бүр хэдэн сая маяар ингээд сая доллараар үнэлэгдэж явж байгаа тэр мөрнийхэн цалингийн бүгдийг нь Macaulay Culkin-ы аав нь өөртөө авдаг гэсэн байхгүй юу. За тэгээ Macaulay Culkin бүр ийм ярилцлагыг өгж исэн юм байна лээ. Манай аав бол үнэхээр overbearing тэ үнэхээр бүр ингээд амар контролддаг үнэхээр ингээд өөрийнхөө хүслээр ингээ бүх юмыг байлгахыг хүсдэг байсан. Тэгээд he was always the way he is even before my success гэж хэлсэн. Тэгээд манай аав бол зөвхөн намайг амжилтанд хүрсний дараагаар тийм болчоогүй. Өмнө нь ч гэсэндээ тийм л байсан. Яг ийм л хүн байсан. Тэгээд he's not a good person. He was not always a good person. He'd play mind games to make sure I knew my place гэж байгаа байхгүй юу. Тэгээд аав нь бол үнэхээр ингээ тийм сайн хүн байгаагүй тий. Айгүйх тийм өөртөө ингээ тийм mind game тий тоглолтоо гэсэн гэж байгаа байхгүй юу. Ингээ чи миний одоо дүрм журмаар байх ёстой шүү тий гэдгийг одоо Macaulay сануулахын тулд яг тиймэрхүү зүйлийг айгүй хэд өгсөн гэж аахгүй. Одоо чинь гэх юм бол ингэж хэлж исэн
Хэдийгээр Macaulay Culkin бол одоо ингээд энэ гэр бүлийг тэжээж байгаа хүн болчихж байгаа шүү дээ. Айгүйх мөнгө олоод ээж аав нь ажил хийх шаардлагагүй болоод тэгээд яг гол earner хүн болчихсон бэжиж Kevin I'm sorry guys. Macaulay-гоор мөнгө хийгээд байгаа бэжиж аав нь still Kevin Macaulay-тай амар муухай харцдаг байсан гэж аахгүй юу? Бүр ингээд айгүй муухай харцдаг байсан. Тийм аав хүү хоёрын тийм харилцаа холбоо гэсэн юм огтхон байдаг байсан. Хэдийгээр тэгэл ингээд хин аав нь Macaulay дагаад л тэ 10 цаг ингээл зураг авалтын үеэр байгаад менежер гэж байгаад ийшээ тийшээ хамтдаа нисээд байгаад тийм ингээд аав хүү хоёрын гоё ингээд тэ connection үүсгэж байгаа юм гоё quality time энэ гэж байгаа бол огтхон биш. Хэдийгээр хоорондоо айгүйх цаг хугацааг өнгөрөөдөг байсан ч гэсэндээ амар distant ямар ч тийм аав хүүгийн холбоо гэж байгаагүй өөрт нь айгүй муухай харцдаг байсан. Тэр битгийхэл хэнийг Macaulay заавал албаар ингээд юун дээр онтолдог байсан ч аахгүй буудан дээр. Ерөөсө ор мор өөрийнх нь өрөө мөрөө өөрийн ор мор гэж байхгүй Macaulay буудан дээр онтолдог байсан. Тэр нь яг тийм mind game гэж хэлээд байгаа байхгүй. Хэдийгээр би энэ одоо айл гэрттэй ингээд мөнгө олж тэжээж байгаач гэлээ чи одоо стил те миний хувьд хинч биш шүү. Би бол энэ гэрээ стил эзэн шүү те. Чамааг бол яавал ч яаж шүү гэдгийг одоо тийм зүйлийг сануулахын тулд албаар ингээ Macaulay муухай ханддаг байсан ингээд буудан дээр унтулдаг байсан гэж тийм зүйлийг ярьсан дээр ярьж исэн байна лээ. За минийхан төр байж байгаарэ. Та нар маань ер нь ямар төрлийн снэкэнд дуртай вэ? Миний хувьд гэх юм бол ер нь багаасаа дандаа тийм шоколадтай төрлийн снэкүүдэд амар дуртай байсан. Яг чихэр энэ төр гэхээсээ илүүтэйгээр яг шоколадыг оролцуулсан нэг тийм шоколадтай жигнэмэг cookie гэдэг юм уу те. Тиймэрхүү юмд айгүй дуртай байсан. За тэгээ надтай адилхан шоколадтай снэкүүдэд дуртай хүмүүс байгаа бол дэлгэцэндээ ойртоод сууж байгаараа би та бүхэндээ маш гоё солонгосын снэкийг танилцуулах гэж байна. Bungo pie буюу bungo нь загсан хэлбэртэй зөөлөн хөвсгөр жигнэмэг байгаа. Жигнэмэг дотроо өтгөн шоколадын хайлмагтай болон мөн зөөлөн мочитэй. Тэгээд снэк юм чинь угаасаа бүхэл насныхан зориулсан байгаа. Ямар ч төрлийн настай хүмүүс иймэрхүү снэкийг идэж болно. А гэхдээ энэхүү бунгоны хувьд гэдэг юм бол гаранд наалдаж заваарахгүй үүрч бутрахгүй учраас жоохон хүүхдүүдэд яг цүнхэнд нь хийгээд сургууль руу нь явуулахад бол маш тохиромжтой снэк байгаа. Түгээрч барахгүй бунгоны маань гадных пакэж савлгаа нь айгүй гоё чамин учраас бэлгэн төхөд ч гэсэндээ маш тохиромжтой. За тийм манай монголчууд угаасаа иймэрхүү пай төрлийн снэкүүдэд амар дуртай байдаг шүү дээ, тэ. Тэгэхээр бидний идэж өссөн яг тийм пай төрлийн снэкүүдийн шин амттай шинжлэгдэж шин тренд болж гарч ирсэн хувилбар нь л гэд ойлгочиход болно. Тэг миний хувьд гэх юм бол яг шоколадтай гэдгээсээ гадна дотроо мочитой гэдэг нь айгүй онцлог санагдаж байгаа. Тэгээ мочин дуртай хүмүүс бол угаасаа зөндөө байгаа байх гэж бодож байна. За тэгээ манайхан хөгшин залуу балчир хүүхэд гэд байлтгүй хэрвээ шоколадын дуртай мочин дуртай ийм гоё пай снэкүүдэд дуртай бол Bungo pie-ыг амтлаад үзээрэй. За тэгээд одоо энэ Home Alone-ы дараагаас өндөө олон кино дээр тоглож эхэлсэн ч гэлээ Macaulay still яг нөгөө тайзныхаа уран бүтээлүүд дээр ч гэсэндээ ажиллаа явж исэн мэл яг нөгөө театр дээр ингэ жүжигүүдэд ороод явж исэн. Тэгээд тэр жүжигүүд нь хүртэл бүр амар алдартай болж байгаа байхгүй яагаад вэ гэх юм бол нөгөө нэг Home Alone дээр тоглосон Kevin-ийн дүр тоглосон Macaulay ч энэ киноны энэ жүжигийн одоо дүр тоглож байгаа гэж штэ гэл тэнгууд хүмүүс очиж үзье гэдэл тийм болохоор бүр амар алдартай болоод яг Macaulay-гийн тоглосон жүжигүүд нь бүр ингээд тиктүүд нь хідэн сар хідэн жилээр ингээд бараг зарагдаад дуусчдаг гэсэн гинэ. Ингээд аль үжиний book хийгдээд reserve хийгдээд түүнээс гадна тэр жүжигүүдийнх нь яг Macaulay-гийн тоглож байгаа өдрүүдийнх нь жүжигүүд нь ингээд бүр тасалбар энэ тэр амар үнэтэй болчихсон байдаг гэсэн. Шал ондоо үнэтэй болчихсон байдаг. Тэгээ ийм маягаар те айгүй ингээ алдартай болсон бол харагдаж байгаа юм. За тэгээ цаашдаа ямар кино тоглосон бэ гэхээр 1991 онд бас л нөгөө нэг Chris Columbus гээд Home Alone-ы найруулагч тэр найруулагчийн найруулсан Only the Lonely гэдэг ийм кинонд тоглосон юм байна. Түүнээс гадна бас 1991 онд My Girl гэдэг ийм кинонд тоглосон юм байна лээ. За тэгээд одоо энэ My Girl гэхэд те энэ кинонд гэхэд гол дүрд нь тоглосон гэдэг $1 сая цалин авсан байхгүй. Тэгээ энийг бол дандаа negotiate хийдэг гэсэн үг.
тэ менежер нь болохоор за одоо ийм цалин өгөхөстэй тэгэхгүй бол тоглохгүй моглохгүй гэдэг. Энэ аав нь ингээ менежер нь ажиллаж байгаас гадна бүр ингээ айгүй хэцүү байдаг гэсэн. Энэ хамтарч ажиллаж байгаа хүмүүст нь киноны найруулагч, зохиолчд, продюсер хүмүүст үнэхээр том болдог гэсэн гэж аахгүй аав нь. Яагаад тэгэхээр айгүй их юм шаардна. Бүр ингээл negotiate хийх гэж гэрээ хийх гэж бүр айгүй их юм шаардна. Тэгвэл тэг ингүүл ингэн тэ хэрв та нар наад киноноосаа тэр хүнийг ажлаас нь халахгүй бол Macaulay тоглохгүй ч гэдэг юм уу, бүр ийм шантаажны те ингэж blackmail хийсэн тийм одоо шаардлагыг тавьдаг байсан гэсэн. Тэгээ бүр ингэж зөвхөн одоо энэ Kevin-ийн тал дээр Macaulay-гийн тал дээр нь одоо тиймэрхүү шаардлагуудыг тавихгүй бараг ингэж киноны тийм creative control-ыг авах гэдэг байсан гэж аахгүй. Бараг л найруулагчид яаж найруулахыг заах гадалтай бүр аль дүрд ямар жүжигчнийг бараг ингэж сонгохыг бараг зааж маах га тийм бүр creative control-ыг авах гэдэг байсан. Тийм амар контролны хүмүүс гэж аахгүй. Тийм болохоор ингэж хүмүүс бүр сүултээ энэ хүнтэй бүр ингэж хамтарч ажилламааргүй санагддаг болсон гэж байгаа байхгүй. Ааваас нь болоод баг Macaulay-тэй хамтарч ажилламааргүй болдог гэсэн гэж байгаа байхгүй. Бусад хүмүүс. Тэгэд Macaulay-гийн яг анхных нь үнсэлт нь болохоор шүү дээ. Яг энэхүү My Girl гэдэг энэхүү кинон дээр болсон гинэ. Үнсэн хүн хинбэ гэхээр Anna Clemsky гэ бас the child actress ийм охиныг үнсэжсэн юм байна лээ. Тэгээд энэ бүр MTV Awards-ийн заяо шилдэг Best Kiss гэдэг тийм бүр хэсэгт нь the category-нд нэр дэвшижсэн юм байна лээ. За тэгээд айгүй их ингээл кинон тоглоол одоо айгүй завгүй байгаа даа учраас ойлгомжтой ингээл өөр хүүхдүүдтэй одоо өөрийнхөө үе тэнгийн хүүхдүүдтэй найзалж интерч чадахгүй сургууль мургуулдаач одоо ингээ явах болж байгаа те бүр ингээл айгүй isolated болж гисэн байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд film set дээр гараад ирэнгүүт бусад том те аль үжиний нас бинд хөрчгсөн жүжигчдтэй болон найруулагчдтай, продюсеруудтай эсвэл арын албаны хүмүүстэй айгүй ингэж хурдан найзын холбоог үүсгэж чаддаг байсан. Тийм айгүй нээлттэй хүүхдээсэн байна лээ. За тийм ч учраас Macaulay Culkin Michael Jackson-тэй найз болсон юм байна лээ манайхаа. Michael Jackson Macaulay-гийн одоо Home Alone гэдэгтэй тэрхүү анхных нь киног үзчихээд яг шууд өөрөө юуг нь олж аваад одоо Macaulay-гийн утасныхан дугаарыг олж аваад ээж аврын залгаад ингээд санал тавьсан байлээ. Хүрээ дээрээ ингээ уулзъя гэд тэгж одоо уулзж исэн байна лээ. За тэгээд яг анхныхаа уулзалтаас ахуулаад л энэ хоёр бүр ингээд айгүй дотн тийм найзуудын холбоотой болсон гэж байгаа байхгүй юу. За тэгээд бүр 1991 онд гарч исэн Michael Jackson-ы Black or White гэдэг тэрхүү хөгжмийнх нь одоо дууныхын клипэн дээр нь хүртэл Macaulay Culkin тоглодог байгаа би энэ тухай нөгөө Tyra Banks-ийн Deep Dive дээр бас ярьж исэн. За тэгээд түүнээс гадна зөндөө олон тийм фотошутнуудтай зураг авалтнууд дээр Michael Jackson-тэй хамт ингэж зураг авахулж исэн фотошутнууд зөндөө байдаг. За бүр Michael Jackson-ыг дагаад ингээд tour хийж явж исэн гэж аахгүй юу. Michael Jackson ингээд world tour хийгээ явахад нь Macaulay бас ингээд дагаж явж мавжсэн юм байна лээ. Тэгээ ер нь маш айгу дотн харилцаатай байсан. За тэгээд яг энэ үеэр чинь нөгөө нэг яриач гараад ирж байгаа шүү дээ, тэ. Michael Jackson ингээд Neverland гэдэг өөрөөхөн төр байгаа байсан нэг өөрөөхөн гэрийн тэ нэг хүүхдүүдийг айгу ингэж уруу татдаг нэг тийм баргал парк маркер хуу тэ. Тийм одоо өөрөөхөн mansion-д жоохон хүүхдүүдийг авчирч агаад дандаа эрэхтэй жоохон хүүхдүүдийг авчирч агаад хүчрхийлдэг байсан. Ингээд ээж аавынх нь одоо нүднийх нь далтан ууртай ингээд одоо оролддог байсан. Энэ дээрээ гэлтэй бүр хамтдаа унддаг байсан. Тэр гал амар их тиймэрхүү speculation янз бүр юм гарч хэрэг гарч ирсэн шүү дээ. Зөндөө олон жилийн туршид гарч ирсэн байдаг. Тэгээ бүр ингээд 2-3 удаа шүүх мөх болж ирсэн шүү дээ. Энэ бүх үеэр манайхаа заяа энэ яринууд гарч ирэх болгонд Macaulay Culkin үргэлж Michael Jackson-ыг defend хийдэг байсан юм байна лээ. Бүр үргэлж анханасаа. Огтхонч надтай ч бай. Надаас өөр ямар ч хүүхдүүдтэй ч бай. Michael team inappropriate зүйл үүсгэж байгаагүй. Ерөөсөө бид нартай тэгэж inappropriately одоо хурж байгаагүй, inappropriately харьцаж байгаагүй. За тийм ингээл хүмүүс одоо тий өгөхт чи бүр гэрт нь очингуудаа тэр ингээд гэрт нь байхдаа нэг өрөөнд унтсан гээдтэй, нэг оронд баг унтсан гээдтэй гэдэл тий you slept in the same bedroom гэж бүр ингээд хүмүүс тэрэн дээр айгүй их ингэж harp on хийгээд байдгаа.
Гэхдээ хүмүүсээ та нар ойлгох ёстой юм гэх юм бол Michael Jackson-ы унтлагын өрөө нь жирийн хүмүүсийн унтлагын өрөө шиг биш ээ. Michael Jackson-ы унтлагын өрөө гэдэг нь бүр ингээд хоёр давхар тийм бүр лофчгийн байдгийн юм аа. Тэгээд Michael Jackson-ы унтлагынхаа өрөөндөө гэхэд л 2 3 бааны өрөөтэй. Тэ ийм байдгийн юм аа. Тэгээд хүмүүс унтлагын өрөөнд хамт унтсан гингүүд яг өөртөөхөө унтлагынхаа өрөөгөр бодоод нэг орон дээр ингээм хамт унтсан юм шиг юм бодоод тэгээд тийм юм бол биш ээ гэж зөндөө олон удаа ярилцлагууд дээр ингэж өмөрч исэн юм байна лээ. За түүнээс гадна 2005 онд болсон Michael Jackson-ы эсрэг бас нэг шүүх хурал дээр яг witness болоод яг under oath тэ яг шүүхийн танхимд ороод бүр ингэж swear хийж агаад гэрчээр яриа өгөөд Michael-ыг defend хийсэн юм байна лээ. Би үргэлжтэй ингээд Michael-ыг ямар ч буруу юм хийгээгүй гэдэгт нь итгэдэг. Тэгээд угаас надад юу ч хийгээгүй, өөр хүмүүст ч юу ч хийгээгүй, би бол бат ардан зогсноо гэд ингээд defend хийсэн юм байна лээ. Тэгээд нэг хамт нэг унтлагын өрөөнд унтдаг байсан гэдэг дээр нь бас ингэж ярьж ирсэн байна лээ. Тэглээч хизэж унтлагынхаа өрөөнийхөө хаалгыг хаадаг байсан. Үргэлж онгорхоо байдаг байсан те. Тэгээд угаасаа Michael Jackson-ы гэрт нь бол ингээд гэрээ үйлчлээ гэж чиний тэрэг адилтай зөндөл олон staff хүмүүс нь байгаа шүү дээ те. За тэгээд ээж аав нь тэгээд Macaulay Culkin-ы ээж аав нь Michael-тай одоо байдаг байсан тэр friendship-ыг нь мэддэг байсан. Ерөөсөө ингээд ээж аваас нь нууж хийж байгаа зүйл бол биш. Ээж аав нь өөрснөө мэддэг байсан. Одоо тий өөрснөө хараа хяналт бас тавьдаг байсан гэдгийг Macaulay Culkin хэлсэн. За тэгээд энэ хоёр бүрдээ Michael Jackson, Macaulay Culkin хоёр бүр ингээд айгүй ойр дотн найзууд учраас бүр Michael-ийн ганц охин байдаг шүү дээ. Paris Jackson-ы одоо baptism-ыг хийжсэн юм байна лээ. Macaulay Culkin болон Elizabeth Taylor нар одоо яг Paris Jackson-ы baptism-ыг хийж өгчсэн юм байна лээ. За тэгээд Paris Jackson, Macaulay Culkin хоёр бас айгүй ойр дотны найзууд юм байна лээ. Энэ хоёр бас айгүй сонин тийм хоббитэй гэсэн заяа хоорондоо юу гэхээр энэ хоёр энэ тэндээс очиж ийм халбагнууд хуунцрын халбагч гэх юм уу тиймэрхүү халбагнуудыг ингэж хулгайлдаг гэсэн одоо ресторанаас заавал хуунцар биш юм байна л дээ. Ер нь ресторанаас ч юм уу, кафенаас ч юм уу, эсвэл одоо юунаас зочид бодлын өрөөнөөс ч юм уу энэ тэндээс ингээд халбагнууд хулгаалаад тэрийг бие биентэйг ингэж exchange хийдэг юм сонин хоббитэй ингэнэ. Тэгээ ер нь бол ингээд тэг гэр бүлийн айгу дотн найзууд юм байна лээ. Тэгэд Macaulay Culkin-ы хэлж байгаагаар болохоор яагаад ингээд Michael Jackson яг өөртөө бүр ингээд найз болохыг хүссэн. Тэгээ өөрийг нь баргал ингээд те took him under his wings гэж ярьдаг шүү дээ. Өөрийнхөө ингээд залавчин доор оруулаад ингэж хамгаалж эхэлсэн бэ гэхээр те Michael Jackson яг надтай миний одоо туулаа явж исэн зүйлээр яг туулж өнгөрсөн учраас Michael Jackson-ы аав нь ямар хүн байлаа манайхаа бас л те хүүхдүүдээ одоо Jackson 5 гэлтэй тэр хамтлаг гаргах гал хүүхдүүдээ ингээл хүүхдүүдээр л мөнгө хийх гэдэл те түүнээс гадна хүүхдүүдэд зоддог байсан те айгүй амар abusive байсан шүү дээ ингээл буруу дууллаа гэл юм тэлэмэлээ юу мууч гэнэ айгүй амар барьж зоддог байсан тэр гэдэл те Michael-ыг зоддог байсан гэдэл тэгээд жоохон байгаас нь хүүхдүүдээ ингээд мөнгө олгож хараад ингээд Michael айгүй алдартай болчихгод Michael-ыг ингээд мөнгө олгоод те ийм гэр бүлд өссөн. Тэгээд айгүй жоохноосоо алдартай болчихсон болохоор childhood те жоохон хүүхэд одоо бага насаа enjoy хийх гэдэг юм байхгүй болчихсон. Тэгээд айгүй багасаа алдартай болчихсон. Тэр зовлонг нь яг тэр нь яг энэ Macaulay Culkin туулаа явж байгаа таяг адилхан бас 10 наснда хомлон тоглол айгүй алдартай болол аав нь дандаа мөнгө олгож хараад л та ингээл тийм зовлонгийн яг Michael ойлгож исэн учраас яг ойлгох цорын ганц хүн нь учраас тэрийг ажиглаад тэгээд одоо Macaulay ингэж далавчин доороо хийж аваад ингээд айгүй их ингэж найзууд болсон. Тэгээд тийм ч учраас айгүй хурдан ингэж найзуудын холбоо үүсгэж чадсан. Яг л би биенийхээ зовлон мэдж байгаа учраас. За тэгээд 11 гэхэн наснда манайхаа нөгөө нэг Saturday Night Live гэдэг алдартай SNL-ийг Macaulay Culkin host хийж хөтөлсөн юм байна лээ. За тэгээд энэ нь бас түүхэнд бичигдэж үлдсэн зүйл болсон. Яагаад вэ гэхээр second youngest star to host the SNL гэж байгаа байхгүй юу? SNL-ийн түүхэнд 2 дахь хамгийн залуу одоо ийм жүжигчин SNL-ийг host хийсэн юм үйл явдал болсон юм лээ. Тэгэд хамгийн ихнийх нь болохоор хэн байсан бэ гэхээр Drew Barrymore. Бас л Drew Barrymore чинь бүр жоохон байхасаа ингэж жүжиглэж ирсэн. Тэгээд Drew Barrymore хамгийн анх ингэж SNL-ийг айгүй жоохон байхдаа host хийжсэн юм байна лээ. За одоо тэгээд 1992 онд юу болсон бэлээ манайхаа? Home Alone 2
гэртээ ганцаараа 2 кино гарсан байгаа. Тэгээ тэр нь бас л маш амжилттай, алдартай болсон. Тэгэхээр улам л одоо нөгөө нэг нэр хүнд нь өсөд байгаа гэсэн үг юм. За энэ кинонд тоглохтой болохоор Macaulay Culkin 4.5 сая долларыг авсан байгаа байхгүй юу? Тэгээд угаасаа ойлгомжтой. Эхний анги дээр тоглохтой 100 мянган доллар, одоо хоёр дахь дээрээ 4.5 сая доллар гэхээр энийг хэн хийсэн байх уу? Аав нь хийсэн байгаа хгүй те. Ийм мөнгө өгөхгүй бол тоглохгүй гэж л ингэж demand хийсэн. Тэгээ би тэр нөгөө нэг шинэ жилийн үеэр хийсэн бичлэгнэрээ хэлжсэн шүү дээ. Home Alone 3-ыг уулан гаргах гад ингээд те. Зохиол мохиол биччихгээд Kevin Macaulay Culkin дээр очсон боловч Macaulay Culkin-ы аав нь маш их мөнгийг асуусан. Айгүй их бүр ингээд бараг 8 сая 9 сая ч гэлөө бүр тэрнээс их ч гэлөө айгүй амар их мөнгө асуусан. Тэгээд үнэхээр бажтанд нь байгаагүй тийм хэмжээний мөнгийг өгөх. Тэгээд тухайн үе 1992, 93, 94 оны 4 сая 5 сая доллар гэж та нар зүгээр бодоод үзэлтэй амар их мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгээд үнэхээр бажтанд байгаагүй болохоор ингээд тэр Home Alone 3 гэдэг кино нь ерөөсөө гараагүй юм. За энэ тухай би бас яг тэрхүү бичлэгэн дээр ярьжсэн байгаа. Яг Home Alone 2 дээр тоглохын тулд тэ за яг би хүүгээ Macaulay ингэж тоглоулъя гэхдээ та нар хэрэг Good Son гэдэг дараад нь гарах гэж байгаа бас нэгэн кинон дээр одоо манай хүүг гол дүртэнд тоглоулахгүй бол би Home Alone 2 дээр тоглохыг зөвшөөрөхгүй гэсэн байгаа байхгүй. Тэгээд ингэж нөгөөшөө тэгээд продюсерууд найруулагч нь окей гэж бүр ингэж зөвшөөрч жагаад тоглохоор болсон. Тийм ч учраас 1993 онд гарсан нөгөө нэг Good Son гэдэг те сайн хүү гэдэг нэртэй энэ хүү киноных нь гол дүр нь Macaulay Culkin тоглосон байлээ. Гэхдээ энэ нь болохоор өөрийнх нь яг тоглож исэн дүрүүдээс шал ондоо жанрын кино байсан байхгүй юу? Им драма төрөл ер нь жоохон хар бараан кино. Тэгээд Macaulay Culkin тоглосон дүр нь ч гэсэндээ айгүй хар бараан дүр. За айгүй амар хүүхдийн тийм жоохон psycho тэ ийм хүүхдийн алуурчин хүүхдийн дүр. Ингээд хүмүүс алах гадаг юм яргалах штэ. Ингээд амтны тамлах яргалах дуртай тийм жоохон psycho хүүгийн дүрийг бүтээсэн байгаа. Тэгээ тэр нь болохоор ерөөсөө сайн зүйлд хүргээгүй. Macaulay Culkin-ы жүжиглэлт нь бол ингээд хүмүүстэй мундаг жүжиглэж ин тэр гэж харсан боловч киноных нь плот нь кино нь ерөөсөө хүмүүс таалагдаагүй ер нь жоохон ингээд айгүй их шүмжлийг хүрсэн юм байна лээ. Гэхдээ тэр бол Macaulay Culkin-ы аавд нь ямар ч хамаа байгаагүй. He didn't give a fuck. Заяа. Тэр кино нь алдартай болно. Тэр кино нь ингээд шүмжлэгчдээс сайн үнэлгээ авна уу, муу үнэлгээ авна уу? Macaulay Culkin-ы аавд нь ямар ч хамаагүй. Ягаад гэх юм бол аль үшээ Macaulay тоглоод цалингаа авцсан. Танад харж байгаа бах те сайн уран бүтээл нөө муу уран бүтээл нөө сайн зохиол байна уу энд нь тоглох уу яах вэ ийхүү гэж одоо хүн чинь ер нь жүжигчин хүний хавьд уран бүтээлчний хавьд ер нь сонгож байж ингэж тоглолдог штэ те тэгжиж тэр хүний одоо үнэлгээ нь value нь ингээ улам өндөртэй нэг гэсэн үг те гэтэл хинний Macaulay Culkin-ы аавынхын хувьд болохоор зөвхөн мөнгө л чухал учраас бүх кинонуудад тоглолдог байсан учраас Macaulay Culkin-ы одоо ингээд та нар одоо би цаашлаа яриад явна киноныхоо хэн чанар нь муудаад нэр хүнд нь ингээ буураад яваад байгаа байхгүй юу. За тэгээд энэхүү кинонд тэ Good Son гэдэг кинонд тоглосон ингээ 5 сая долларыг авсан юм байна лээ. За одоо тэгээд цаашлаад Macaulay-тэй ер нь ажиллахад тун хэцүү болж эхэлсэн байна лээ. Тэгээд Hollywood-ийн industry-нд, movie industry-нд бол ингээд Macaulay ер нь жоохон муу нэртэй болж ирсэн дахиад л хэлээ те. Ерөөсөө Macaulay-гоос өөрөөс нь болоод биш, ааваас нь болоод аавынхан тэр галзуу өслөөтэй ааш зан demand, сонь юмыг шаарддаг энэ төрөөс нь болоод тэгээд Macaulay-гийн аав нь бүр ингээд Macaulay-гийн үн ханшиг нь бүр дандаа өсөж идэг гэсэн байхгүй. Кино болгон дээр л шал өөр үн хэлэл явцдаг байсан юм байна лээ. За тэгээд одоо жишээ ингээд гэх юм бол шүү дээ 1993 онд The Nutcracker гэдэг одоо алдарт нэг балетын тэрхүү кинонд тоглох байсан юм байна. Тоглосон Macaulay гэхдээ яг тэр зураг авалт хийгдэх гэж байх үедээ яг Kevin Kline гэдэг жүжигчин нэг тийм narrator ажиллах хэрэгтэй байсан мэн л да нэг тийм дуу оруулагчтай ингээд өгүүлдэг хүнээр ажиллах хэрэгтэй байсан мэн лээ. Тэгсэн чинь тэрийг нь олж мэдчихээд л Macaulay-гийн аав нь Kevin Kline-ыг ажлаас нь халахгүй бол те тэрхүү narrate хийхийг нь болиулахгүй бол Macaulay ерөөсөө энэ киног чинь promote хийх тэрхүү зар сурталчилгаа ярилцлага энэ төр чинь кампейнд ажлуудад огтхон ч оролцохгүй шүү гэж ингэж сүрдүүлсэн байгаа байхгүй. Тэгэд бүр эхэндээ бол яахаа ингээд нөгөө нэг юу н продюсерууд нь за гэд ингээд жоохон одоо юу яах гад тэ бас ингээд negotiate хийх гээд after ингээд ярилцах гад зөвшөлдөх гээд байсан чинь сүүлдээ зөвхөн ийм юм асуугаас
гадна өөр солиотой шаардлагуудыг тавьдсан юм байна лээ. Тэгээд бүр сүулдэ бүр болигээд бүр бooing болж ижил одоо энэ хүү кинонд бүтсэн юм байна лээ. За дараагийн тоглосон кино болох 1994 онд гарсан Getting Even with Dad гэдэг ийм кино байсан юм лээ. Недмийн кино. За тэгээд энэ кино нь бас л айгүй их шүүмжлэгчдээс муу үнэлгээг авсан. Ер нь жоохон flop кино болсон. Гэхдээ энэ кинонд тоглосон гээд Macaulay Culkin $8 сая хүрсэн болохоор Macaulay-гийн аав нь маш аз жаргалтай happy байсан юм байна лээ. За тэгээд энэ киноноос $8 сая авсан нь бүр ингээд түүхэнд бичигдэж үлдсэн зүйл болсон. Бүр анх удаага жоохон насны жүжигчин хүүхэд ийм аимшигтай хэмжээний цалин авч байгаа одоо зүйл болсон юм байна лээ. За тэгээд яг энэ үеэр ингээл Macaulay бүр үнэхээр ядарч туйлдж эхлээд та нар одоо бодлоо 1990 оноос тэр 2000 он гарснаас хойш ямар ч их кино тоглож чав те баг нэг жилд хитэн кино тоглоод байгаа 2 3 кино тоглоод байгаа машин те тэгээд ингээд ааваас асууж гисэн байхгүй юм. Ингээ жоохон ингээ завсарлага авъя тхүү би ингээ ядраад байна. Би зүгээр л жирийн хүүхдүүд ингээ сургуультаа явмаар байна. Би айгу сургуулаа санаж ин энэ гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь yeah right гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Гэж дэ барангаас үл тамсарлаж байгаа юм шиг өстэй яг штт гэсэн байдалтай тийм хариултыг өгж исэн гэдэг гисэн. За тэгээд тэр үед болохоор ингээд Macaulay бодож исэн гэнэ окей. Би бол те юу гэж хэлсэн яас би юу гэж хүссэн бэ? Миний хүслэр бол хизэж болохгүй мэн. Тэгэхээр би одоо бараг л робот шиг те хүссэн зүйлийг л хийгээд байж ах юм байна гэж одоо бодсон гэж байгаа. Тэгэд бас ярилцлаганаар хэлжсэн юм байна лээ. Би ямар дүр тоглох вэ? Тэгээ ямар зохиол тоглох вэ? Ямар кино тоглох вэ гэдэг нь бол миний одоо шийдвэр хизэж байгаагүй. Аав нь хурж ирэл за чи энэ кино тоглох гэж байгаа шүү гэж хэлдэг байсан. Тэгэд өөрт нь бүр скриптийг те киноныхаа зохиолыг нь уншуулдаггүйсэн гинэ. Тэг яг нөгөө нэг киноныхоо зураг авалтан дээр очиход өөрийнхөө яхан мөрнүүдийг цээжилсэн. Гэхдээ яг ямар утгатай энергийн кино тоглоод байгаа юм уу? Утгатай кино тоглоод байгаа юм уу? Ямар утга учиртай кино тоглоод байгаа юм те гэдгийг ч мэддэггүй байсан гэж аахгүй юу? Яг л скриптээ уншаагүй учраас зөвхөн өөрийнхөө хэлэх ёстой мөрнүүдийг л цээжилчихсэн. Тэгээд л яг юун дээр орлоо. Зураг автын талбай дээр орлоо. Хүмүүсийн зааснаар те тэнд зогс гэсэнд нь яг тэнд нь зогсоод л хэлэх үгээ хэлээл ингээл яг л нэг робот шиг л явж исэн гэсэн. За бас нэг ярилцлан дээр ингэж хэлжсэн юм лээ. Эхний 3 4 кино бол айгүй гоё сонирхолтой өөрт нь гоё байсан те ингээл яг шинэ юм хийж эхэлж байгаа болохоор айгүй гоё байсан. Айгүй enjoy хийсэн. Гэхдээ сүүл рүүгээ те яг тэр 3 4 киноны дараагаас бол үнэхээр ядарч эхэлсэн. Би зүгээр л яг бусад хүүхдүүдтэй адилхан сургуультай явахыг л хүсэжсэн. Гэхдээ манай аав те миний бүх юмыг контролдож байсан болохоор надад ямар ч сонголт байгаагүй гэж хэлсэн байна лээ. За бас л 1994 онд The Page Master гэдэг кино тоглосон. Бас л одоо маш муу кино болсон гэж айгүйх одоо шүүмжүүдийг авч ирсэн юм байна лээ. Түүнээс гадна бас 1994 онд The Richie Rich гэдэг кино тоглосон. За та нар хардаа 1994 онд гэхэд одоо нийтдээ 4 кино тоглолцсон байхгүй юу? Бүр аимшигтай тий. За 1995 онд үнэхээр одоо амар зай манайха 15 настай байхтай манайха Golden Raspberry Award-аас хамгийн муу жүжигчин гэдэг одоо төрөлд нэрэн дэвшсэн гэж аахгүй юу? Worst Actor гэдэг тийм category байсан гинэ энэ хүү Golden Raspberry гэдэг award-н дээр. Тэгээ энэ нь болохоор нэг тийм юу штэ энэ нөө award чинь одоо яг сайныг шалгаруулдаг одоо Golden Globes ч юм уу энэ дээрээ ч юм уу яг тийм одоо шагнал гардуулах хэсэл биш. Харин ч эсрэгээр одоо хамгийн муу кинонуудыг шалгаруулах, хамгийн муу жүжигчнийг тодруулах ч гэдэг юм уу иймэрхүү одоо сөрөг талын ийм дог тахуу хийсэн шагнал гардуулах хэслэдэг. Тэгээд тэгсэн чинь тэрний хамгийн муу жүжигчин гэдэг дээр нэр дэвшсэн байл. Бүр 3 номинашныг авсан гэж аахгүй нэр дэвшилт. Тэр нь болохоор нөгөө Getting Even with Dad, Richie Rich, тэгээд The Page Master гэдэг энэ 3 киноныхоо дөрүүдээр ийм 3 номинашныг хүртэж авч ирсэн гинэ. Тэгээд та нар бодоод үзтээ. Энэ хүү индастринд орж ирээд 5 жилч болоогүй байхад те 5 жилдээ одоо 5 жилийн дараагаар 15 наснда ийм award-нд нэр дэвшээд явж байгаа гэхээр та нарт хүүхдийн сэтгхүүнд яаж нөлөөлөх вэ? Тэ үнэхээр аимшигтай. За энээс болоод тэ улам л яг нэг Macaulay би ингээд тэ энэ хүү индастринаас гармаар байна. Би дахиж кино тогломооргүй байна. Би зүгээр жоохон хүүхдүүдийн хийгээ явж байдаг зүйлийг хиймээр байна. High school дармаар энэ төр гэд хэлсэн. Тэгээд ээж нь бол ингээд яг Macaulay-тэй санал нэгдэж эхэлсэн юм лээ тэ ингээд аавтай нь ингээд ярилцаад буцаагаа сургуульд нь явуулъя. Одоо энийг зогсоо гэж одоо ээж нь шаардаж эхэлсэн. Гэхдээ аав нь зөвшөөрөөгүй.
Аав нь одоо энэ Macaulay-г юун тэгж кинонд тоглохоос нь болиулах битгий хэл бүр ингээ family business байгуулахыг хүсчихсэн гинэ. Бүр ингээд тэ хойлоодыг баг базаад тэ өөрийнхөө бүх 7 хүүхдийг долоолонгийн жүжигчд болгоод тэ ингээд хойл өөрөө тэрийг ингээ менеж хийгээ явж идэг бүр тийм empire байгуулахыг хүсчихсэн гинэ. За тэгээд тэр нь бүр ингээд бас сонин сэтгүүл дээр бичигдчихсэн байна. The Culkin Clan's Attack on Hollywood энэ гэдэг гарчиг марчигтай сэтгүүл одоо юу юм ярьцлаган дээр тавигдчихсэн юм байна. Нийтлийн дээр тавигдчихсэн заяа. Culkin-ий одоо тэг гэр бүлийн одоо бүлэглэлийнхэн Hollywood руу ингэж тэ орж ирж дайрчин гэсэн одоо тиймэрхүү гарчиг марчигтай нийтлүүд хүртэл тавигддаг байсан юм байна. За тэгээд тийм ч учраас одоо цаашдаа Macaulay-г кинонд тоглуулахын тулд бүр яг тийм шаардлага тавьдаг гэсэн гэж аахгүй найруулагчдаас нь. Окей болно. Гэхдээ Culkin-ий дүү, эмэгтэй дүү болон эрэгтэй дүүгийн ч гэсэндээ хамтдан тоглол гэж ийм шаардлага тавьдаг байсан. Хэрвээ нөгөөдөлд нь манай нөгөө хүүхдүүд дүр өгөхгүй бол Macaulay тоглохгүй гэдэг ийм амар шаардлагуудыг тавьдаг гэсэн юм байна. За, Macaulay-гийн аав нь бүр ингээд хүнхээ солиотой үн ханшуудыг шаардаад түнээс гадна киноных нь creative control-ыг бараг л одоо өөртөө авахгүй алт өөрийнх нь гарт оруулах гад л өөр янз бүрийн солиотой юмнуудыг шаардаад исэн болохоор үнэхээр хамтарч ажиллахад хэцүү бүр там шиг байдаг байсан учраас сүүлдээ Hollywood-ийн найруулагч нар, киноны зохиолч нар бүр ингээ Macaulay-д санал тавьхаж байсан, Macaulay-тэй хамтарч ажиллахыг хүсгээ болсон юм байна лээ. За тэгээд тундлгүй Macaulay-гийн ээж аав хоёр нь салсан байгаа. Энэ нь болохоор угаасаа л аав нь ийм жоохон abusive сонин хүн байсан. Түүнээс гадна ер нь эннээс бол айгүй хэрэлддэг байсан гинэ ээж аав хоёр нь. Ээж нь болохоор ингээ болиулмаар, хүүхдээ болиулмаар байна те. Ингээд кино тоглоулмааргүй байна, ингээ амраамаар байна. Яг хүүхдийн хийж явдаг зүйлүүдийг хиймээр байна гэл тэнгууд нөгөө аав нь үгүй гэдэлтэй мөнгө гэд. Тэрээс л айгүй хэрэлддэг байсан. Тэгээд яг салахтаа хүрсэн юм байна лээ. За тэгээд энэ хоёр ээж аав хоёр нь бүр ингээ айгүй амар public divorce хийсэн гэж байгаа байхгүй юу. Ингээд салтынх нь одоо тэр process нь айгүй ингээ олон түмний нүдний өмнө болсон ил болсон. Тэгэл айгүй урт 2-3 жил үргэлжилсэн гэж аахгүй айгүй урт үргэлжлээд хин хүүхдүүдийн кастедыг авах уу, эрхээ авах уу, хүүхдүүдээ асран хамгаалах те. За аль мөнгөө яаж хувааж авах ингээл айгүй messy divorce болж үргэлжилсэн гинэ. За тэгээд сүүлдээ бүр ингээд те нөгөө нэг аав нь нөгөө нэг ээж нь болохоор Macaulay-гийн одоо тэр олсон мөнгө зүгээрээ ингэж захирч чаддаггүй учраас аавынх нь эсрэг нөгөө нэг ингэж салтынхаа үеэр тэмцээд ингэж те Castry энэ аав нь гэл одоо өмгөөлөгчин тэр аав нь гингүүд айгүй мөнгө шаарддаг байдаг. Тэнгүүд ээж нь болохоор тийм мөнгө авахгүй хамаг мөнгийг нь аав нь авчихсан болохоор Macaulay яг шийдвэр гаргаад ээж аав хоёрыгоо хоёулангийн өөрийнхөө яг тэр нөгөө нэг trust fund-наас нэрийг нь арилгаад захиран зарцуулах те өөрийнх нь одоо тэр олсон мөнгийг ингээд trust fund нь хийчихсэн маахгүй нэг тийм аккаунт нь хийчихсэн те. Тэгээд тэрийг захиран зарцуулах нь болохоор уул нь ээж аав хоёр нь байсан. Гэхдээ Macaulay яг тийм өөрийн гэсэн өмгөөлөгч олж аваад accountant хүнийг олж аваад тэгээд ээж аав хоёрынхоо нэрийг одоо захиран зарцуулах эрхтэй хүн гэдгээс ингэж хасаад яг тэр executive accountant хүнийгээ аль биесаар ингэж томлоод өөрийнх нь мөнгийг одоо ингэж контролдож одоо байх эрхтэй 18 нас хүртэл гэдэг тийм хүнийг ингэж томлоод ийм хуулаараа ийм аль биесны юм хийсэн юм байна лээ. Тэгээ тэрэн дээр болохоор Macaulay ингэж хэлсэн яад вэхээр ээж аавын хоёр ингэж хэрэлдээд байсан те ийм мөнгнөөс л одоо тэгээд ээжд нь ямар ч мөнгө байхгүй болохоор аав нь ингэж тэр хамаа өөрийнх нь Macaulay-гийн мөнгийг ашиглаад ээжийнх нь эсрэг те ингэж шүүхтэр айгүйх ингэж юм одоо attack хийгээд байсан болохоор ээж аав хоёрынхоо нэрийг хоёуланг нь авчих юм бол аваад өөр хүнийг ингэ тавьчих юм бол өөрийнх нь мөнгөнд нь хинч хүрч чадахгүй байна гэдэг одоо тийм юунд хүрсэн гэж аахгүй ойлголтод хүрсэн. Тийм учраас ийм одоо акшныг авах хэрэгтэй болсон гэж хэлсэн. За тэгээд аав нь Macaulay-гийн одоо мөнгө нэгийг хүрч чадхаа болчихж байгаа болохоор he didn't give a fuck about anything, okay? Шууд гэр бүл орхи явцсан байхгүй. Тэр нөгөө нэг шүүх хурланд болоо явж байсан шүү дээ. Салах шүүх хурланд. Тэгсэн чинь угаасаа Macaulay тэр нөгөө нэг хамаг trust fund-наас нэрийг нь хасан гэдгийг мэдэнгүүтээ би угаасаа мөнгөийг нь авч чадахгүй байна гэдгийг мэдэнгүүтээ I don't give a fuck гэдээ яд гсэн. Шүүхийнхаа хамгийн сүүлийнх нь өдөр хүртэл ингээд ирээг өгч авахгүй уулзалтан дээр. Тэгээ тэр чигтээ алга болсон. Дахиад хизээч хараагүй гэсэн аавыгаа. Аавтайгаа бүр ингээд харьцаа болчихсон гэсэн үг. Ингээд аав зүгээр гэр бүл орхиод салаад тэгээд алга болчихсон. За тэгээд ээж нь салсныхаа дараагаар бол те ингээд Macaulay-гаас агихгүй гад чи одоо ингээд энэ
юугаа болоороо те энэхүү кино индустрид байдгаа болоороо би чамаас та үнэхээр гуйж जैन те гэд брейж уйлж мэлдүүсэн гэнэстэ битгий тэгэрээстэ гэл аюух гуугаад одоо тэгдгөөсөн гэсэн. За тэгээд бүр Macaulay ээжтэй амлалт төхөөсөр аргагуулсан. Яг л ээж нь бараг жоохон хөвч ингээд уйлж унжаал ингээд бараг л throwing a tantrum гэж байгаа юм шиг те. Тийм одоо байсан учраас окей ээжээ би танд амлая те би дахиж хийж кинонд тоглохгүй гэж бүр амлалт өгөхөөсөр аргагуулсан гэсэн. За тэгээд 14 наснда ингээд тэ 15 наснда ингээд retire хийсэн байгаа юм аа. Дахиж одоо кинонд тоглохоо болсон тэтгэвртэй гарсан байгаа юм. За тэгээд яг тэр чигтээ бол гарчаагүй л те. Бас нэлээд олон хугацаанд те баг 10 жилийн хугацаанд үнэхээр завсарлага авсан кинонд тоглохоо болсон байгаа. Тэгээ бүр яг тэрхүү үеэрээ Titanic кинонд манайха алдарт Titanic киноны нөгөө нэг алдарт Jack ин дүрд заяа нөгөө нэг хиний Leonardo DiCaprio-гийн тоглосон тэрхүү дүрд нь тоглооч гэдэг санал Macaulay-д иржсэн. Тэр үед нь татгалзаж исэн юм байна л. Ягаад тэгэхээр ээжтэй амлалт өгчихсөн кинонд тоглохгүй гэд retire хийнэ гэд амлалт өгчихсөн болохоор татгалзаж исэн юм байна лээ. 1998 онд одоо нэг хальт эргэн ирэлт хийсэн. Гэхдээ кино минанд бол тоглоогүй манайха. Sonic Youth гэдэг ийм rock хамтлагийн Sunday гэдэг клипэнд нь дууныхын клипэнд нь хальт тоглосон юм лээ. За тэгээд 1998 онд 18 настай байхдаа Rachel Miner гэд бас юу байсан жүжигчин байсан ийм охинтой гэрэлсэн юм байна лээ. Бодоод 18 настай хүнтэй гэрэлчлээ. Өөрийнх нь юу байсан гинэ? Нэг ангийнх нь хүүхэд байсан гинэ. Тэгээд тийм болохоор айгу дотносоод ингээд гэрэлсэн. Гэхдээ энэхүү гэрэлтэн тийм удаан үргэлжлээгүй 2000 онд салаад тэгээд яг 2002 онд яг divorce нь бол finalize хийгдсэн юм байна лээ. За тэгээд энэ үеэр болохоор ээжийнх нь бас биеийн муудаад neurasthenia гэдэг ийм те одоо өвчтөй болоод за тэгээд ер нь жоохон гэр бүлийнхэн амьдрал нь жоохон хэцүү байсан юм байна лээ. Ээж мэжтэй санаа зовоод те. За тэгээд 1999 онд Madam Melville гэдэг ийм жүжигэнд тоглосон юм байна лээ. Тайзны жүжиг те. Лондонгийн театрт болсон энэхүү жүжигэнд тоглосон. За тэгээд нэлээд олон жилдээ ингээд яг киноны индустринаас алга болоод кинонд ерөөс тоглохгүй байж байгаад 2003 онд эргэн ирэлт хийх гээд нэгэн кинонд одоо тоглосон байгаа хгүй. Тэгээд яг өөрөө ингээ эргэж ирж байгаа юм чинь одоо нөгөө аав менежер нь хийхээ болчихсон учраас те ингээд яг өөрийнхөө хүссэн кинонд тоглоно гэдэг. Тэгээд угаасаа байхгүй байж байгаад гэгүнтхийн эргэн ирэх гэж байгаа болохоор яг л өстой өөрийнхөө хүссэн айгуу тийм импакт өгсөн тим кинонд тоглоно гэж айгуу их бодож исэн юм шиг байлээ. Тийм учраас сонгосон кино нь болохоор Party Monster гэдэг нэртэй тийм одоо яг жинхэнэ амьдрал дээрх хүний амьдралаар нь хийсэн ийм кино тоглосон юм байна лээ. За тэр нь болохоор Нью-Йоркийн айгүй алдартай тийм клуб promoter байсан Michael Ealy гэдэг ийм хүний амьдралаар хийсэн кино байгаа байхгүй юу. За тэгээд энэ кинонд л өстой яг те тоглоод энэ одоо Michael гэдэг энэ хүний яг дүрэн тоглож байгаа байхгүй юу. Тийм учраас би одоо яг энэ киногоор ингэж эргээлт хийнэ гэл айгүй их ингэж ер нь жоохон анхаарал хандуулж исэн юм лээ. Айгүй сериусны хүлээж авч исэн. Тийм учраас энэ киногоо бүр айгүй сайн болох гээд character study хийгээд л role study хийгээд л бүр Michael Ealy гэдэг энэ хүн яг тухайн үед шоронд орчихсан байсан юм байна лээ. Тэгээд тэгэхэд бүр шорон руу очиод энэ хүнтэйгээ уулзаад те нөгөө character study хийгээд өөрийнхөө дүрэн дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр дүрнийхээ анализыг хийх гээл ингээл очиод бүр шорон дээр очиж уулзж ирсэн гэж аахгүй. За түүнээс гадна энэ нөгөө нэг аюу тийм галзуу. Тэг угаасаа л нэрээс сонсож байгаа сте Party Monster гэхээр галзуу шооддаг хүний тухай одоо кино байгаа шүү дээ, тэ. Тийм учраас яг тэр хүнийхээ амьдралыг нь мэдрэхийн тулд тэр character-ында орохын тулд strip club руу очиод заяа манайхаа тайчгчийн клубд очингуудаа бүр ингээд 20 өөр тэ тайчгч эмэгтэйчүүдийг авчирж агаад ингээд бүжиглүүлээд тэ. Тэгээд ингээд одоо тэр клабаараа дөрөн ингээд айгүй их шампань энэ төр худалдаж авсан гэж байгаа байхгүй. Шампансаг худалдаж авсан. Нэг шампансаг нь ихэд $350 үнэтэй ийм шампансаг байсан. Тэгээ энийг яах гэж ийм газарлууд ийм хийгээд байгаа хэрэг яг өөрөө те гой шоуд юм аваад гэсэн байдлаар биш. Яг тэр хүнийхээ дүрд нь орох гээд тэр хүнийхээ амьдралд нь орж үзэх гээд тийм
character study гэдэг тийм шалтгаанаар ийм зүйлүүдийг хийжсэн мэлээ. Тэ ер нь бол харж байгаа бах те. Үнэхээр л энэ киногоо сайн кино болгочих гэдэг үүднээс айгүй ийм их химиг одоо те ач холбогдлыг өгчсэн байхгүй юу. Тэгсэн чинь манайхаа энэ хүү кино гарсан чинь амар муу кино болсон юм лээ. Муу кино болсон гэж хүмүүсээс одоо шүүмжлэгч нараас муу ревьюнуудыг үнэлгээнүүдийг авсан. Тэгээд одоо бүр үнэхээр флоп хийсэн юм лээ. Тийм их одоо орлого морлогч олж чадаагүй. Тийм кино болсон юм лээ. Энэ тухайга Маккой хэлэхтэй болохоор те надад бол хамаагүй энэ кино тэгээд хүмүүсээстэй шүмжлэгчнээс муу дүн үнэлгээ авна уу байна уу хамаагүй. Би бол те яг өөрийнхөө одоо надад сонирхолтой гэж бодсон тиймэрхүү зохиолыг зохиолтол ингэж тоглохыг хүссэн. Тэгээд яг үнэхээр бокс офис дээр үнэхээр их орлого олж чадахгүй байна уу байхгүй байна уу надад тэр нь бол хамаагүй. Надад хамгийн тийм гоё good material and talented people are much more important гэсэн байхгүй тий. Яг үнэхээр сайн зохиол, сайн материал те түүнээс гадна яг тэр кинонд надтай хамт тоглож байгаа хүмүүс нь айгүй тийм авьяаслаг чадвартай хүмүүс байна гэдэг нь л надад чухал учраас биш. Тэг киноос их мөнгө олно уу, бага мөнгө олно бол надад хамаагүй, падли байхгүй гэж хэлсэн юм байна лээ. За манайхаа 2003 оноос эхлүүлээд Mila Kunis алдарт жүжигчин Mila Kunisтэй үерхэж эхэлсэн. За тэгээд Mila Kunis ч гэсэндээ жүжигчин байсан, багасаа жүжигчин байсан болохоор энэ хоёр ингээл би биенийхээ харилцааг олгоод л те, би биенийхээ амьдралыг олгоод л гэж бодоод айгүй ингээд хурдан дотносон гинэ. Гэхдээ ингээд энэ хоёр өөрсдөө харилцааг болохоор нэг тийм ил гаргаад байдаггүйсэн юм лээ. Ингээ хамтдаа янз бүрийн яваар чавлуу яваад ч юм уу хамтдаа ингээл зураг хүрэг аваад яваад байдаггүйсэн юм лээ. Айгуу тийм өөрсдөө харилцааг private байлгадаг байсан. За тэгээд бүр ингээд Милад үнэхээр л дурлсан байсан байхгүй. Тэгээд бүр ингээд Милад нэлээ олоодаа гэрлэх санал тавьж исэн гэсэн. Тэгсэн чинь тэр болгонд нь Мила болохоор үгүй ээ гэж татгалзаж исэн юм байна лээ. За тэгээд тэр мөчөөс эхлээд ер нь Милатай ингэж үерхэж эхэлснээсээ хойш бол ингээд бас өшөө илүү кинонуудад тоглож эхэлсэн мэлээ. Ер нь ингээд өмнө нь болохоор ингээд киноны санал ирсэн ч гэсэндээ үгүйгээ татгалзаад байдаг гэсэн бол те бас ингээд жоохон тоглож эхэлдэг байсан юм лээ. Одоо чинь гэх юм бол 2004 онд Saved гэдэг кинонд тоглосон мэлээ. Энэдмийн кино гэдэг бас л амжилтгүй болсон гэсэн. За түүнээс гадна 2006 онд нэг тийм novel бичижсэн гинэ Junior гэдэг нэг тийм autobiographical team novel бичижсэн. Гэхдээ тэр нь бас ингээд жоохон амжилтгүй болсон. Тэгээд өөрөө энийгээ хэлэхтэй болохоор бас тийм ном бичсэндээ харамсдгаа гэж ярьжсэн юм лээ. За түүнээс гадна 2007 онд Sex and Breakfast гэдэг кинонд бас тоглож исэн. За одоо тэгээд ингээ гайгүй бас буцаад те хурж ирээд film industry-д хурж ирээд буцаад ингээд жоохон карьераа эхлүүлэхгээ аваасаа салчихсан болохоор бас ашгүй гайгүй амьдрал нь жоохон цэгсрээд эхэлж байгаа юм болоо да гэсэн чинь манайхан айгүй эмгэнэлтэй зүйлс болсон байгаа. 2008 онд өөрийнх нь хамгийн том ихч болох Dakota нас барсан. Айгүй гинтээр нас урсан байгаа аахгүй юу? Яг оройн цагаар баарнаас гараа явж исэн чинь согтуу ч юм уу юу ч тийм ямар чсэн машин гяс хурж ирэнгүүтээ ингээд алхаа явж байхад нь зам гарч байхад нь дайрчихсан байхгүй юу? Дайраад алчихсан. За тэгээд 29 настай байсан юм лээ. Айгу залуугаараа ингээд нас барчихсан. За энэ бол Маккойгийн хувьд бол үнэхээр амар цочрол болсон юм байна лээ. Тэгээд бүр энэ мөчөөс эхлээд бүр ингээд амьдрал нь жоохон уруудаж эхэлсэн гэсэн үг. Ядаж байхад манайхаа 2008 онд их чинь нас урчгаад ингээд амар хэцүү байх үед нь жилхний дараа жил хүрээг байхад нь 2009 онд Mila Kunis Маккойгоо салчихсан юм байна лээ. За тэгээд энэ тухайга Mila бол хэлэхдээ өөрийгөө буруутай байсан гэж хэлсэн. Тэгээд яг би тэгсэн ингэсэн гэж хэлээгүй ч гэлээ. Ер нь бол хүмүүсийн боддогоор Mila Kunis Маккойгийн араар нь тавьсан гэж боддог юм байна лээ. Тэгээ ер нь Мила хэлж байгаа хгүй тийм ээ би залуудаа те 20 настай байхдаа бол айгүй тийм жоохон муухай хүн байсан те муухай зүйл хийдэг байсан муухай хүн байсан. Тэгээд би бол айгүй муухай мин зүйл хийсэн тэр ирхүү relationship те айгүй муухай хандсан тэр хүндээ гэд тэгж ярьдаг юм байна лээ. Тэгээд түрүүн хэлсэн штэ ингээл зөндөө болоуда гэрлээ гэж асуухт нь бол үгүй гэж хэлдэг байсан. Тэгээд найз залуугатай тийм амар хэцүү үйл явдал тий tragic зүйл болцсон багт нь ингээд хэцүү үед нь хаяад салаад явсан байгаа байхгүй юу. За тэгээд үүнээс нь хойш бүр өстой тий амьдрал нь өстой болох байсан гэсэн үг. Энэ мөчөөс эхлүүлээд Маккой бүр амар тураад нүднээс гараад
Тэгээд үсэж тайрхаа болсон, амар урт үстэй болсон. Тэгэл айгууд ингээ хүн харахад бол эцэж турсан, айгуу тийм бараг л нэг тий homeless хүн шиг ингээл айгуу dirty тийм хэртэй мэртэй халтар болсон, тийм баги хувцсны өмсөө явж идэг нь харагддаг болсон. За тэгэл ньюсээр гарч байгаа прessтэй хэл мэдээлэл гарч байгаа бүхэл зураг мураг юмнууд нь болохоор харалтаа Macaulay Culkin нөгөө нэг child actor чинь ингээд те ста амьдралаа алдсан байна. Ингээд ийм архичин болсон байна. Ийм тэ хар тамхинд орсон байна. Ингэсэн байна. Ингээ явж байгааг хардаа наадах ч одоо бүр 6 сарын дараа гэхэд тэ одоо амьдрах үлдсэн байна тэр гэж бичдэг гэсэн гэж аахгүй сонсголууд айгүй амар газтай. Яг энэ үеэр чинь хэвлэл мэдээллийнхэн чинь ер нь л ингээл иймэрхүү одод руу айгүйх дайрдаг ус Britney Spears руу яаж дайрдаг бол Paris Hilton, Lindsay Lohan ингээл ер нь ингээ жоохноос алдартай байсан хүмүүс рүү айгүй муухай ханддаг ч тэ. Яг л тийм зарчмаар Macaulay Culkin л бүр ингээл айгүй амар ингээл хэвлэл мэдээллийнхэн дайрч айгүй муухай нэтлүүдийг бичдэг байсан юм байна лээ. За тэгээд Macaulay яг тухайн үедээ дор хаяж $6,000 арх болон хар тамхин гэж зарцуулдаг байсан юм байна лээ. Энийг бол хин хэлж байгаа гэхээр хэвлэл мэдээллийнх нь хэлж байгаа байхгүй юу. За гэхдээ хин Macaulay Culkin бол те үргэлж би арх уудаг байсан. Yes те гэхдээ хизэж би хар тамхи мансуурлах бод сэргэлж байгаагүй гэж хэлдэг юм байна лээ. Одоо энэ бол зүгээр л хэвлэл мэдээллийнхэн гаргаж ирсэн зүйл гэж хэлдэг. Гэхдээ нэг удаа яг одоо машин барьж явж байгаад цагдаа зогсоогдоод тэгээд нэгжлэг хийсэн чинь машинаас нь одоо өвс гарч ирсэн, түүнээс гадна Xanax Center гэдэг одоо тиймэрхүү эментер гарч ирсэн билээ. За яг нь Xanax Center чинь болохоор яг эмчийн заавраар олгогддог одоо эм байдаг шүү дээ. Гэхдээ эмчийн зааваргүй ингээд хэтрүүлж хэрэглэх юм бол угаасаа мансууруулах байж болж байгаа. За яг нь өвс мөвс чинь бол ингээд Америкт бол тийм амар юунд ороод байдаггүй шүү дээ. Мансууруулах байц гэдэг зүйлтэй нэг амар ороод байдаггүй. Зарим мужуудад бол тэг California, New York, одоо юу шиг Colorado энтерт бол ингээд legalize хийгдчихсэн тэ recreational маягаар хэрэглэж болно гэдээ бүр ингээд яачихсан болохоор тийм амар хар тамхи гэдэг зүйлтэй бол ороод байдаггүй. Тийм болохоор тэгж хэлсэн юм ямар ч юм Macaulay Culkin болохоор би бол тэгж мансууруулах байцсан дэрд орж байгаагүй уудаг байсан те. Тэгээд тэрнээс шууд одоо хүмүүс намайг бодохтой ингээл суд мэд руугаа юм шахаад ч юм уу те heroin энэ тэр ингээд юм хийгээ явдаг гэж боддог юм шиг байлээ. Би хизээч тэгж байгаагүй гэдгээ одоо хүртэл хэлдэг юм байна лээ. Тэгээд тухайн үедээ бол те бүр ингээд айгүй амар тамхи татдаг байсан нь бол үнэн баг өдөрт 60 ширхэг тамхи татдаг байсан гэсэн. Тэгээ архиудаг байсан. Тэрнээс шууд өөр юм хэрэглэдэг байсан гэж хэлдэг. За тэгээ сонс сэтгүүлийнхэн бас энэ үеэр юу гэж бичдэг байсан бэ гэхээр Macaulay Culkin ингээд өөрийнхөө амийг хорлох гээд ингээд attempt хийсэн байна. Тэгж юу яасан байна? Судсан ханах гэсэн байна, ингэх гэсэн байна, энэ гэсэн иймэрхүү худлаа зүйлүүдийг бас ингэж тухайн үед айгүйх бичдэг байсан гэж Macaulay Culkin хэлсэн. За тэгээ энэ бүх зүйлүүдээс болоод хэвлэл мэдээллийнхэн өөрөлөө айгүй attack хийгээд угаасаа тэгэл амьдрал нь айгүй хэцүү те их чигээ алдаад хайртай дурлж явж исэн эмэгтэй өөрийг нь хайж яваад ийм хэцүү байдалд ороод байсан учраас дахиад ер нь ингээд film industry-наас завсарлага авсан байгаа. Ерөөсө киномын тоглохоо болоод тэгээд юу бүр Парис руу одоо Франц руу нүүсэн байна лээ. Ягаад вэ гэхээр Америкт байгаа болохоор ингээл хүмүүс бүр амар хүмүүсийн нүдний анхаарал таваад байгаа. Францд болохоор өөрөө хэлжсэн. Францд очингууд хүмүүс намайг бол таньж байгаа юм те. Угаасаа Homeland гэдэг кино жаа дэлхийд даяар алдартай болсон. Гэхдээ Америкчууд шиг тэгэл бүр амар анхаарал хандуулаад oh my god гэдэггүй. They just don't care. Хэдийгээр намайг таньж байгаа ч гэлээ тэр хүмүүс надад нэг тэгж анхаарал хандуулаад байдаггүйсэн болохоор айгүй гоё одоо амар амгалан амьдрах боломжтой байсан гэсэн тийм учраас Францд бараг 4-5 жил амьдэрсэн юм байна лээ. За тэгээд 2013 онд солиотой юм хийж гисэн заяа. Pizza Underground гэдэг нэг тийм comedy тийм rock маягийн тийм хамтлаг байгуулсан заяа. Хамтлагч юм уу заяа. Яг хөгжмийн хамтлаг юм шиг байгаа юм л да дуулж муулдаг. Гэтэ ингээд жоохон инээдмийн хошин маягийн ингээд пицца мицаны баг өмсч жагаад ингээд дуулж муулдаг заяа. Тэг бас энтэйгээ юу яасан байгаамаа тур энтер хийж явсан юм байна лээ хамтлагаараа. За тэгсэн чинь хамгийн ихний тоглолтын дээр гэсэн чинь одоо жишээ нь энэ хамтлаг нь гарч ирээд 15 минут дуулаад 15 минут болоогүй юу шууд audience нь үзэгчд нь бүү хийгээд унсан гэсэн. Бүр ингээд бүү хийгээд тэгээд баг ингээд тайзнаас бүү муу гэдэг бүү хийгээд унсан гэсэн. За тэгээд 2016 онд энэ хүү хамтлаг нь таарсан юм бэ нэлээ.
За 2016 оноос эхлүүлээд Macaulay Culkin бас амьдралаа буцаага сэргээх гээд хичээж эхэлсэн. За тэгээд баг багаар буцаад айгүй амар эцэнхээ турхаад өгсөн бол баг багаар жин нэмээд ус мүсээ тайруулаад ус цасанд ороод гэдэг шиг те ингээд айгүй гайтайхан гайгүй хувцалдаг болоод явжсэн. Тэгээд ингээд буцаад film industry-д орж ирэх гээд хичээж исэн байна лээ. Тийм болохоор ингээд заримдаа ингээд ирдэг киноны саналуудад нь хүлэмжшүрдэг болсон юм байна лээ. За тэгээд 2017 онд Changeland гэдэг нэртэй ийм кинонд тоглохыг одоо зөвшөөрсөн. За тэгсэн чинь тэр кинонд бас хэн тоглож исэн бэ гэхээр Brenda Song бас багасаа алдартай байсан энэ child actress байсан ийм жүжигчин байгаа шүү дээ. Тэгээ бид нэр Brenda Song-ыг хаанаа сайн мэдэх вэ гэхээр Sweet Life of Zack and Cody гэдэг Disney-гийн кино цувралдаг шүү дээ алдартай. Тэр цувралаас бол бид нар мэднэ. За тэгээд Brenda Song яг тэр кинонд тоглож таарсан. Тэгээд хамтарч тоглож явах үедээ биендээ дурлаад хайрлалцаад тэгээд ингээд хосууд болсон юм байна лээ. Гэхдээ эхнийхээ хідэн сар жил мэлдээ бол тэ ингээд ерөөсөө олон түмэнд зарлаагүй, дэлгээгүй, айгүй private байлгаж исэн. За тэгээд энэ цаг мөчөөс эхлээд Брендатай одоо нийлсэн цаг мөчөөс эхлээд амьдрал нь бол үнэнхээр цэцгэлж эхэлсэн. Тэгээд нөгөө нэг урд нь хийгдэдэг байсан те ингээл амар архимарх уугаад тайста 50 60 ширхэг 50 татаад хүмүүсийн ярьдгаар хүмүүсийн итгэдгээр бол ингээд мансууруулах процедурыг хэрэгжилжсэн. Гэхдээ өөрөө хэлэхдээ бол үгүйгээд байгаа. Гэхдээ хэдүүл их сайн мэдгүй яг үнэн үгүй юу те. За тэгээ ямар ч сан тийм хүний нүднээс одоо гарчсан байсан тэр одоо стейтнээсээ бол гарч чадсан байна. Тэгээ амьдралаа эргүүлж босгож чадсан гэсэн үг. За тэгээд Brenda Song энэ хоёр чинь ингээд бүр ингээд яг perfect couple гэдэг team нэрийг хүртэл зүүж чадсан байгаа. Тэгээ та нар боддоо айгүй хүрхэн заяа. Хиний Brenda-гийн ээж нь хор тавдраар тусаад stage 4 cancer гэдгсэн ингээд бүр battling cancer байх үед нь хин Macaulay Culkin бүр ингээд хадам ээж болох гэж байгаа хүнд яг суугаагүй л байгаа л да. Энэ хоёр одоо хүртэл суугаагүй л байгаа л да. Гэтэ яг найз охиныхоо ээжд нь зориулаад өөрийнхөө гараар ингээд vegetable soup хийгээд утсан гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нэг Brenda-гийн ээж нь цагаан алтан байсан байна лээ. Тэгээд мах иддэггүй болохоор ингээд ээж нь зориулаад vegetable soup хийж өгөөд өөр гэртээ хийсэн potato chips хүртэл ингээд ааж жүгжсэн гэсэн. Тэгээд ер нь бол ингээл би нэг айгүй ойлгодог тийм гоё хосууд гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. За тэгээд энэ хоёр ч одоо хоёр хүүхэдтэй. Тэгээд хоёр хүүтэй. Тэгээд эхнийхээ хүү нь болохоор Dakota гэдэг хүү байгаа. Тэгээд та нар сая нэрийг нь сонсонгод санаж байна уу? Dakota гэдэг чинь нөгөө нэг машин даруулж насварсан эгчийнх нь нэр штэ тэ. Тэгээд эгчээгээ honor хийгээд ингэж өөрийнхөө эхний хүүдээ Dakota гэдэг нэрийг өгсөн юм байна лээ. За тэгээд амьдрал нь сайхан болоод эхэлсэн. Тийм учраас ингээд баг багаар одоо янз бүрийн өөр контент энэ төр хийх гээд үзэж эхэлсэн байгаа. Тэгээ 2018 онд Instagram аккаунт нээсэн байна лээ. Өөрийнхөө Instagram аккаунтыг нэгээд янз бүрийн контент энэ төр хийдэг болсон. Түүнээс гадна YouTube дээрээ Bunny Ears гэдэг нэг team инедмийн show podcast шиг юм хийж эхэлсэн. Тэгээд тэрийг одоо хүртэл ингээ хийгээ явдаг юм байна лээ. Янз бүрийн тиймэрхүү инээдтэй тэ хүмүүстэй нийлж агаад л подкаст хийгээл янз бүрийн сонирхолтой юм хийгээ явдаг. Тиймэрхүү төрлийн контент юм байна лээ. За түүнээс гадна нэр нэг хальт нэг инээдтэй юм хэлэхэд Ryan Goslingтэй нийлээ нэг тийм их хөрхөн мим бүр ингээ ongoing тийм амар урт хугацаанд үргэлжилсэн тийм мимиг одоо create хийж чадсан юм байна лээ. Тэрний юу гэхээр Ryan Gosling нэг удаа paparazzi зураг нь ингээ өртсөн чинь Macaulay Culkin-ий жоохон байх үеийнх нь зурагтай ийм подолког өмсөө явжсэн гинэ. Тэгсэн чинь тэрийг нь папараццийн зургийг харчаад Macaulay Culkin яг тэр Ryan Gosling-ийн өөрийнх нь одоо зурагтай цамцаг өмсөө явжсэн тэр үеийнх нь папараццийн зургийг принтлүүлээд өмссөн байгаа байхгүй. Тэгсэн чинь Ryan Gosling тэрийг нь өргөжлүүлээд тэр өмссөн байсныг нэг одоо би танаар зургийг нь харуулж тэгэхгүй бол ингээд бүр ингээд тайлбарлахад айгүй хэцүү заяа үгээр. Тэгэл энэ хоёр бүр ингээл бибнийхаа зургнуудыг ингээд тавьсаар ингээд те амар урт удаан хугацаанд үргэлжилсэн гэсэн энэ хөө инээдтэй мим. За тэгээд 2021 онд яг киноны гэх юм уу те яг дэлгэцийн уран бүтээлийнхаа return-ыг хийж чадсан байгаа. Тэр нь болохоор American Horror Story гэдэг алдаарттай
цуврал гэдэг шүү дээ. Тэрхүү цувралын 10 дугаар season дээр нь тоглож чадсан байгаа. Тэгээд тэр дүр нь болохоор бас хүмүүст айгүй хүрч чадсан. Хэнийг Macaulay Culkin-ыг айгүй сайн дүрэг бүтээсэн гэж бол хүмүүс үздэг. Тэгээд ингэж дэлгэцийн орон бүтээлтэй эргэж ирсэн байгаа. За одоо тэгээд нэг тийм амар их ингээл сүртэй кинод тоглохгүй байгаа ч гэсэндээ бас ингээд янз бүрийн реклам инээтэрэнд бол харагддаг. Тэгээд маш их одоо подкаст ч юм уу янз бүрийн ярилцлага, ТV одоо ток шоу энтерүүд ороод ярьслага өгөөд явж байгаа нь харагддаг. За тэгээд ер нь ингээл энэ хоёрыг бол харж байгаа те Brenda Song, Macaulay Culkin хоёрыг харж байгаад бол үнэхээр аз жаргалтай хосууд харагддаг. Хоёр хүүхэдтэй болчихсон. Тэгээд хүмүүсийн ярьдгаар бол Brenda Song гэдэл айгүй хүмүүс талархдаг. Тэгээд бидний хайртай бүр жохноосоо үзэж өссөн. Тэгээд хайртай жүшнийг маань ингээд амьдралыг цэцгэлэхэд одоо хүргэсэнд тэ баярлалаа тэ ингээд тэр муухай одоо addiction архиталт энэ тэрэтэ ер нь ингээд амьдралын айгүй хэцүү бараан үеэс нь татаж гаргаж чадаад тэ ингэж цэцэглүүлж өгсөн Brenda-да баярлалаа гэж хүмүүс гадуур айгүй их ярьдаг. Тиймэрхүү комментүүдийг та нар бол айгүй их олж харна. Тэгээд ер нь энэ хоёрыг бол би айгүй гоё хосууд гэж бодож байгаа. Тэгээд тийм юу байдаг rumor яваад илээ хэнийг Macaulay Culkin-ыг шин Home Alone the rebooted тоглож магадгүй гэдэг ийм цуу яри явдаг. Гэтэ энэ бол яг баталгаажаагүй. Ягаад ийм rumor явдаг вэ гэхээр зүгээр Macaulay Culkin сая ганц 2 жилийн өмнө л хаа яг шинэ жилийн үеэр яг тэр Home Alone-ийнхаа одоо Home Alone-ыг recreate хийсэн нэг тийм рекламанд тоглосон шүү дээ, тэ? Яг тэр дүрээрээ ингэж рекламанд тоглосон байгаа. Тэрнээс нь болоод хүмүүс oh my god ингээд reboot кинонд тоглох гэж байгаа юм болов гэсэн нэг тиймэрхүү одоо rumor гарч ирсэн баг. Гэтэ тэр бол ингээд баталгаажгүй байгаа. За ямар ч байсан манайхаа ингээд Macaulay Culkin маань хийдийгээр аюу гоё аз жаргалтай жоохон бахта тэ өөрийнхөө хүссэн юмыг хийгээд ингээд амжилтанд хүрээд одоо алтартай болж чадсан ч гэсэндээ муухай аавынхаа тэг муухай балиар контролдоор их зовж байгаад тэгээд амьдралд аюу хэцүү зүйлүүд тулгараад таарад те айгүй их одоо олон жилийг хар бараанаар өнгөрөөсөн ч гэлээдэ ингээд эцэст хайртай хүнээ олж аваад ингээд амьдралаа босгоод явж байгаа юм байна. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэндээ Macaulay Culkin-ы амьдралын тухай ярьж өглөө. Тэгээд та бүхэнд маань энэхүү бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгэд хэрв та бүхэнд маань бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд Macaulay Culkin-ы амьдралын талаар юу гэж бодож гин, өнөөдрийн ярьсан зүйлийн тухай юу гэж бодож гин гэ та бүхэн маань бас доор сэтгэлдээ хуваалцаарай. Та бүхэн маань хэрв channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хобболохой булангаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.